Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань 11 дахь дугаар. 11 дахь дугаар эхлэж бэлэн боллоо. Хүн хэлхийн хооронд чинь тоо. За, шинэ тайз таалагдж байна уу? Энэ засвар маань жаахан цаг авлаа. Тэгээд хоёр удаагийн дугаараа өөр газараас хуучин бичдэг байсан газараас бичсэн. Ямар ч нэг жижигхэн засвар хийгээд нэвтрүүлгээ эхлүүлэхээр боллоо. Бүгд орой мэндээ. Орой мэндээ. Орой мэнд. За маш завгүй маш олон тоглолттой маш их ярих сэдвтэй 7 хоног байсан учраас шууд халуун яриараа орцгоё гэж бодож байна. Аврагуудын лигийн 3 дугаар төргийн тоглолтууд өнгөрсөн 7 хоногт болсон. Арсенал талбайда Атлетико Мадридыг хүлээн авч тоглосон тоглолтод миний төсөөснөөс хитрхи олон гол орлоо. Дэж нэг 10 тоглолтод орсон. Бодож байна. Та бүхэн юу гэж бодож байна? Эхний үед бол ингээ Арсеналаас моментууд гаргасан бас тий боломжууд бол хэд үүсгэсэндээ гол зүгээр орохгүй явсан нээлттэй тоглолтоос нээлттэй тоглосод гол орохгүй явуулсан. За ингээд энэ хажираа аваад хаалганы одоо хөндлөвч оноод буцаж байгаа. За ингээ 2 дугаар үе ихэлсэн. 2 дугаар үе эхлээд за ингээд цоочны түгжээг Мулт тат. тий Габриэл мулт татсан. За ингээд тоглолт бол өөр зүг рүү явсан да. Энийг одоо тэгтээ ингээл мэдж байгаа хэрнээ л юу ч хийж чадахгүй. Тий. Дамжуултын одоо нэг оновч ахтай айхтар байгаа юм уу? За ингээд Луис Майскели гэдэг энэ улирал гараанд ингээд ердөө 2 дахь удаага л одоо том тоглолтод гарч тоглосон. Тэгээ Калафиори энэ дээр бол бэлтгэн тал байгаа юм. Зүгээр амраасан Калифиориг. Тэгээд Луис Майскели тоглосон. Тэгээд Майскелиас өөрийнхөө давуу талыг харуулсан. Атлетико дээр амраачиж байгаа юм тий. За ингээд тэгээд Гойкерес чим 2 гол ийдсэн. сайн. Түрүүний эхний гоолын тэр алдаа гарч байгаа ч тэр дээр нэг жоохон асуудал байсан уу гэж би бодсон. За ингээд ерөөсөө 15 минутанд хамт тоглолтыг одоо шийдсэн. Энэ дээр тий. За Йокерес дахиад энэ дээр гол оруулж байгаа. Энэ гоолууд орох хүртэл нэг юу яасан? Би тоглолтыг зөв анзаарсан уу, буруу анзаарсан уу? Антон Гризманын сэлгээ орж ирэх гээ тэнд хувцас олоод халаалтаас гүйж ирж байгаа л нэг гутал-мутлаа үдээл байж хооронд 2 тэг байлуу 1 тэг байлуу. Тэгэл нөгөөч чинь гарч ирэх гээл юм уу бэлдээл байж хооронд 4 тэг болсон. Тэг яг 4 тэг болсны дараа Гризман орж ирээд одоо би ч одоо яах вэ тэгэл үсээ ингээл. Тэгээ ер нь Харагдсан шүү. Гризманыг яагаас сэлгэн суулгаад байна. Ер нь энэ үлрэл хай сэлгэнээс тоглоод байгаа шүү. Харин яагаад тэгээд юм? Одоо тэгэл болсон гэж үзэж байгаа юм билгүй. Бас яг нас нөлөөлж байна л да. Одоо Энэ бол гарааны тоглогч 34 нас хүрчлээ тий. хэцүү болчлоо л гэж үзсэн болоо л одоо тэгж байгаа юм. Энэ үйлрэлд Атлетико дээр одоо үзүүрийн нэг товтлогчтой тоглох үед бол гарцаагүй Хулиан Альваресыг сонгож байгаа. Одоо 2 товтлогчтой тоглоо. Тэгээд 4-4-2-оор тоглох үедээ бол Заримдаа гарч байгаа. мэдээж Хулиан Альварес нөгөөх нь бол Сөрлөт Сөрлөт Гризман хоёрыг одоо яг 2 товтлогчтой үед ээлжилж гаргаад шүү. ээлжилж байгаа. Заримдаа бол бас яг бас өөр сонголтуудаас оруулаад байгаа л да. Гэхдээ яг ер нь баг Гризман ингээ харангуут 3 юм уу 4 дахь сонголт болчиход байгаа гэсэн тоглохооны нэг харах юм бол яг энэ үйлрлийн хавьд. Юуны Арсенал энэ тоглолтын эхний хагас 9 удаа хаалгаар зогссон. 9 удаа хаалгаар зогсоход гол хийлгүй өндөрлүүлсэн. Гэхдээ ерөнхийдөө бол довтлооны хувьд давуу тал бол Арсенал тал руу илүү байлаа. Атлетико харин лигийн шат, одоо лигийн шат, хуучнаар хэсгийн шатыг оролцуулаад Английн багуудын талбайд Английн нутагт ирээл ерөөсөө 6 тоглолтод эрэхтэй зургууланд нь ерөөсөө хожиж чадсангүй. Гэх мэтлэн нэг юм байна. Арсенал аврагуудын лигт 100 хожил авлаа. Сая бол аврагуудын лигт авсан гэдний их буучтын 100 дахь хожил байсан. Энэ амжилтыг үзүүлсэн энэ босхийг давсан аврагуудын лигийн түүхэнд 7 дахь клуб Англиас 3 дахь нь болж Тэгээ наа чи Испани багуудын эсрэг бүр алж байгаа шүү дээ. Харин тийм байна. Би одоо ярих гэж байна. За харцгаая. Испани багуудын эсрэг Севиягийн эсрэг 2, Жирона, Реал Мадридийн эсрэг 2, Билбао, Атлетико Мадрид гээд нийтдээ 7 тоглолт дараалаад Испани багуудын эсрэг хүний өөрийн талбай ялгалгүй бүх тоглолтод хожсон юм амжилт. Энэ жил хараа 5 тоглосон. Тэгээ энэ ихэнх нь энэ Арсеналын энэ жил сайн байгаа жилийн тоглолтууд байгаа даа л да. Тэгээд нодлон жил Реал Мадрид дээр энэ бол одоо гайхалтай тоглолт болцсон шүү дээ тий. Райсын шоу. Тий. Тэгээд Реал Мадридийнхэн чинь яг нөгөө төрүүлэхгүй байж замд гавлаад гэдэг шиг тэгсэн шүү дээ. Тэгээ Билбао, Атлетико Мадрид гэдэг энэ жил одоо Арсенал энэ жил өнгөтэй сайн байгаа. Тэгээ яг энэ үед нь
алдчихсан багууд байгаад байна л да. Эндээс нэг зүгээр онцлог үзүүлэх юм бол эдгээр одоо 7-8 тоглолтод ерөөсөө 3 гол алдсан байгаа даа. Тэгэхээр бол ингээд одоо хамгаалалт бол ингээд тоглолт нь ингээд маш ингээд нэгт болж ингээд чадж байгаа нь бол ингээд энэ үйлрэлт нь гол ихтгэл найдвар төрүүлж байгаа баг хамгийн гол хүчин зүйл болчиход байна. Бүр маш одоо яг энэ хамгаалт сайн байна гэдэг бол хамгаалч гэж одоо хэлж болохгүй. Юу гэхээр тоглолт нь маш одоо ингэж юутай чансаатай тэгээд нягт тэгээд нямба болцсон байна гэсэн үг да. Бүх байрал дээр нөгөө багийгаа илүүрхэх тийм боломжтой байгаад байгаа учраас хэр барагтаг гол алдахгүй тэгээд илүүрхэж байгаа учраас гол алдсан ч гэсэн тэгэж тийм юу болохгүй те одоо янз янзын драма болохгүйгээр тоглолтыг дуусгаж чадчих байгаа. Тэгэхээр энэ нь бол бүр одоо тийм олон одоо юу гэдэг чинь ингэ түүхэндээс мундаг багуудад байдаг гол шинж тэмдгүүдийн нэг шүү дээ. Тэгээ одоо мэдээж улирал дөнгөж одоо эхлээд явж байгаа. Эхний байдлаар бол үнэхээр одоо юутай байна одоо ингэ цэгцтэй бөгөөд одоо тоглолтын үед агуулгаараа бүх талаараа ингэ нямба хийж чадчихна. Ер нь яг нөгөө алдаагүй тоглоод эхэлж байхгүй юу? Ямар нэгэн одоо гол алдахгүй байна, асуудал үүсэхгүй байна, өөрснөө хожиж чадаад байна. Тоглолт бүр дээр. Тэ? Одоо нөгөө саний багт одоо ямар нэг өөлх юм ер нь юу вэ? Гэхдээ одоо нэг жишээ нь том багууд нь яг нэг тийм цом авч яасан үед жилүүд бол яг л ийм өнгөтэй болж ирдэг л байхгүй юу? Яг ийм болдог шүү дээ. Өөлх юм байна уу? Яг тийм болж ирж байна. Гэтэ би бол яг заавал одоо ингээл те энэ жилд ингэх хэвээр мостой энэ төр гэдэг тийм юу битий те ягаасаа. Ер нь бол энэ баг ингээд яг энэ нэг юм формоор ингээд дахиад 3-4 жил ингээд ноёрхож болохоор байгаа байхгүй. Тийм байгаас те. Тэр боломж нь бол байж байгаа. Жишээ нь одоо Барселонагийн хувьд бол сайн тоглолт үзүүлээд байгаа боловч одоо яг энэ одоо Арсеналын одоо энэ нягт нь гол алдахгүй балдахгүй гэдэг юм байхгүй байгаа даа. Голоор уралдсан шүү дээ. Тийм ингээд тэр чинь бас нэг юм дутуу байгаа даа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг эдний Арсенал бол одоо Англидаа ерөөсө хамгийн яг одоо бөхөөр ярих юм бол одоо яг гоё нэг 90 дээр ирчээд байна тий. Төрүүлэх одоо гол фаворит бол Арсенал. Одоо нэг наадны өмнөх Батмаг ашиглав гэсэн үг шүү дээ. Яг тийм болчоод байна л да. Тий. Энэ хүн болгоны аманд тий. Одоо бусад багууд ч бүгд тий өгөөтэй аваатай болчиход шүү дээ. Уул унжил байдаг бас бол одоо тийг наадамдаа ганц л формтой байгаа баг нь Арсенал байна. Харъя да. Тэгээд сүүлийн одоо 30 жил, за 35 жилийг харъя л да. Одоо сүүлийн 35 жилийг харах юм бол ингээд бүх лигүүд өрөөнд их ингээд одоо маш тийм нэг тоглосон багууд байгаад одоо ингээд 90-ад оны үеийн AC Milan байж Nagasaki-г үргэлжлэл дараа Fabio Capello байсан тий. Тэр одоо баг бол бүр маш бүр дэндүү нэгт баг бол байж чадчихсан. Тийм учраас ингээд 80-ад оны төгсгөл 90-ад оны одоо дунд төгсгөл хүртэл бол тэр AC Milan-ы одоо 90 үе бол байсан тийм ээ. Тэгээд Manchester United бол мэдээж бол Ben Fergie-гийн тий. Одоо Arsene Wenger-ийн одоо Arsenal ч гэсэн бас адилхан одоо ингээд маш нэгт байснараа одоо Премьер Лигийн одоо 98 оны түрэг авсан байдаг. 2002 оны түрэг авсан бол байдаг. 4 оных бол арай өөр. Тэр бол ингээд юутай довтлооны. Пепийн одоо жишээ нь одоо City вэ тий. Клопын Ливерпул. 3 удирлын өмнөх Пепи City бол үнэхээр нэгт байхгүй. Оо тэр одоо 16-нд орохч нөгөө багууд нь өстө бүр байдаг амиа тавьдаг байсан шүү дээ. Тэгээ буцчихдаг. Клопын Ливерпул бас ямар мундаг байв тийм үстэй. Тэгэхээр ийм шинж тэмдгүүд Фергюсны Манчестер Юнайтед. Шинж тэмдэг нь бол илэрчээд байгаа юм. Илэрчээд байна. Одоо юуны тэр 4-5 оны улирлын тэр Мориньогийн Челси байна. Харангуйсан шүү тий. Аль шилмлэгттэй дадаж ирж Тий. байгаа. Одоо тэгээд Реал Мадридийн одоо Зиданы Реал Анчелотигийн Реал ч гэсэн мундаг л дөө. Тэр 16-аас 17 оны Реал бол ярих юм байхгүй. Тэр бол төгстэй ингэдэг шүү дээ. Нягт Юп Хайнксийн Байер яг зөв тий. Нягт гэдэг үг одоо үзэх статистикийг энэ статистикийг би нягт гэж нэрлэх байж дээ гэж сая бодож суулаа. Энэ бол Арсенал талбайдаа лигийн буюу хэсгийн шатанд сүүлийн 9 тоглолтод эсрэг оюутныхаа албанд 27 гол хийж нэгч гол. Энэ баг рекорд уу? За харин Яг 23-24 оны үеэрэл Арсенал аврагуудын лигт эргэж тоглож ирснээс хойш талбайдаа 9 тоглолтод 27 гол бүртгүүлжээ. Мөн тэд тэнцээний түүхэнд энэ шатанд талбайдаа 9 тоглолт дараалан хаалгаа хураамансан анхны клуб байна. Тийм баха. Энэ хаалгаа хураа гэдэг нь ер нь бол цорын ганц баг. Яг гоолын тоогоор бол Байер нь энэс илүү байж магадгүй. Тийм. Энд чинь гол нь гол алдаагүй гэдэг нь л гол юм болчиход байгаа. Тийм. Эмирэйтс аврагуудын лиг үзэх гэж очсон сүүлийн хүмүүс бол ерөөсөө гол багийнхаа гол алдахыг хараач.
Хаалганы энийг талан тоорн За хөдөө. баяр хүргэе баяр. Тий. Гэхдээ яг энэ багийг бүрдүүлэх гэж аюулгүй бас нэг тодорхой хугацааг зарцуулдаг шин. Тэгсэн. Тийм үстэй. Тий. Анх бол одоо энэ ч гол бүтэхгүй юм шүү. Бараг л артатаг халын малыг гэдэг дээрээ л байсан шин. Энэ 100 болтыг бүр эцсийн сумаа тавиа те. Яг Тэгэл нодлонгоос л ер нь шинж тэмдгийн илрэл эхэлсэн л дээ. Гэтэ нодлон яг энэ жилийн Арсеналаас нэг юм чүд нэг юм инчээр дутуу байсан л та. Тэ? Тэгсэн. Энэ жил яг өөр яг тэгэхээр энэ супер багийг бас нэг 3 4 жилийн хугацаанд бүрдүүлд юм байна л да. Тийм байна. Яг зөв. За, Арсеналыг бол ёстой л багаагаар л ярьлаа ер нь бол хэдэн. 10 дугаар сарын 22-ны өдөр энэ тоглолт болсон. Энэ өдөр их онцлогтой. За, бусад тоглолтуудын үр дүн хэдүүлээ бас харах нь зөв баг. Барселона Олимпиакосыг 6-1-ээр хожсон. За, энэ тоглолтын дээр Дро Фернандес гэж бас нэг хүүхэд гарч ирээд голын дамжуулсан. Филиппин гаралтай юм харагдана лээ. 17 төв. Ах トゥ Фернандес үү шүү дээ. Тэгсэн Ламин Ямал, Дро Фернандес хоёулаа энэ тоглолтод голын дамжуулалт өгсөн. 20 үрээгүй 2 огт. Аврагуудын лигт нэг тоглолтод голын дамжуулалт өгсөн. 30 жилийн дараах тохиолдол болжээ. Өмнөх нь Нванко, Кану, Патрик Клюрт нар Аяксын төлөө 95 онд 20 үрээгүй байхдаа тэр хоёр Тэд бол бараг төрүүлдэг жил байсан. голын дамжуулалт өгч байжээ. Нөгөө Челсигийн хүүхдүүд дараагийн өдөрт нь гарч ирэх бах тий. Тэгээд Челсигийн 20 хүрээгүй хүүхдүүдээс гол өргөжлөө. тэг Барселона Парис Сен-Жерменийн хаалганд 6 гол хийснээс хойш хотоогоо 6 гол хийлээ. Тэн дээр яг хөө тэгээ бас улаан утас авцсан юм оо. Яг энэ нэглэлт 2-1 байхад Олимпиакосоос. Тэгээ хоёр дахь шараа бас яг хөө жоохон эргэлзээтэй л шар авсан. Энэ нэг Тэр нэлээ нэг торгуулийн цохилт яаснаа голын буцааж буцаа юу болоо. Тэг голын эхлээ тооцсноо. Голын тэр эхлэл дээр гар хүрсэн гэж үзээ торгуулийн цогцол заашчлаа. Эл Капи чинь одоо ингээ нөгөө Европа лигт л голдоод байсан шүү дээ. Олимпиакс тагсан тоглогч. Эл Капи Алжир үү Марокко үү? За тэр зүгээр л хүн те. Марокко лөө баг аль нь ч биш үж магадгүй шүү. Элкаби одоо ингээд Европын аврагуудын лигт тоглож одоо гол орууллаа. Түвшин бүртэл гол хийгээд шүү дээ. Түвшин бүртэл гол хийж шүү дээ. Жил бол тэмцээний ахиулаа доо. Тэгээд Эл Капи бол бас яг нэг төвшөндөө одоо удаан хугацаанд тоглож байгаа товтлогч шүү. Тэгж нэг ч те. Рашфорд бас голын дамжуулалт өгсөн байсан. За, Барсагийн тухайд юм. Рашфорд ч өөрөө 2 гол хийсэн бас. Манчестер Сити дээр Эрлинг Холланд гол оруулдгаар оруулсан. 12 тоглолт дараалал жигшээ баг болоод клубийнхээ төлөө гол оруулсан. Ньюкасл Бенфикаг 3 тэгдлээ. Нөгөө Жозе Мориньо маань халагдчихаг үстэй. Харин 2 тоглолт дараалал аврагууд илэгт хожигдчихлоо. Би харин жоо айрч шүү. Эвгүй шүү те. За 3 тэгээр өндөрлсөн байна. Антони Гордон чинь 4 гол. Алан Ширээр аврагуудын лигийн бүх цагийн мөргөн буучны биш Ньюкаслын 7 голтой. За Унион Сан-Жилуас 4 тэгээр Интерт хожигдсон. Лаутаро Мартинес мань гол оруулсаар л байна. Парис Сен-Жермен Ливерпулс нэг ёстой үдсэнгүй. 7-2-оор буулгаж авсан Парис Сен-Жермен. 9 эсрэг 9 эсрэг харуулаа гэсэн юм л шүү дээ. Тий. Ливерпулс тэгээд нөгөө яг тэр нөгөө Алонсо явснаас хойш тэгээд задлчлаа л та тэр бага. Одоо чинь Фримбонг нь Ливерпулд явж гэн тий. Одоо ер нь таньдаг улсуудаас шийклүүлсэн юм шүү. Гермалдо ба. Одоо тааг явуулсан тий. Өөр хин Гермалдо үлдсэн тий. Энэ нэг шугам болгоноос л гайгүй хүмүүс явуулсан. Тэгсэн. Парис Сен-Жермен энэ Капен явсан. Тий Вирц нь явцсан. Парис Сен-Жермен он гарснаас хойш 12 дахь хожлоо аврагуудын лигт авсан. Реал Мадридийн 14 он, Байерн Мюнхний 2001 он тогтоосон. Хуанлын жилээр тооцвол хамгийн олон хожил рекорд. Хамгийн олон голтой гэдэг байгаа шүү дээ. Юнайтедийн рекорд байсан. Тэгсэн энэ шөнийн хамгийн сонин төсөөлөөгүй үр дүн бол PSV Eindhoven Наполи 6-2. Харин тий. Наполи 1900 Цүм авахгүйсэн байлээ тий. 1900 хэдэн оноос хойш 6 гол алдсан гэж. Жилийн өнгөрсөн л орогт ярьжсэн шүү дээ. Наполи бол яг гол алднаа. Энэ бол голтой тоглолт болно гэж ярьжсэн. Гэтэ арайч бас тэгж 6 мургааг 6 мургаар тусуулна гэж бодоагүй тий. Тэнцэх байх л гэж бодчихсон. Европ Наполи ерөөсө түүхэндээ Европын тэмцээнд анх удаага 6 гол алдсан юм байна. Бүх ингээд лиг оролцуулах юм бол 1997 оноос хойш анх удаага 6 гол нэг тоглолтод алдсан. Игэн аимшигтай антирекордыг бүртгэж. Контегийн баг айгүй тийм тогтургүй байгаа тийм. Тэр Контегийн багч одоо ер нь их гол алдах дурггүй. Контегийн Наполи чээр нэг задгаа юм. Хамгаалт нь учрах болохгүй. Энэ үйлрэлт хийгээд өнгөрсөн үйлрэлд бол бас л цоож байсан шүү дээ тий. Өнгөрсөн үйлрэлд бол цоож байсан. За би яагаад ингэ баахан голууд ирээд байна вэ гэвэл дараагийнх нь одоо энэ шүнийг онцлох үзүүлэлт бол нэг шүн орсон голын тоо байгаа.
За яг энэ шөнө аваргуудын лигийн лав гарагч шилжих шөнө 2025 оны 10 дугаар сарын 21-нд Европын цагаар 9 тоглолтод нийтдээ 43 гол орсон. 4.8 гол дунджаар оржээ. Аваргуудын лигийн нэг шөнө дунджаар орсон голын тоогоороо 2014 оны 10 сарын 21-ний өдөр дунджаар 5 гол орчихсон. 8 гол. Харин тийм. Бүх цаг үедээ дунджаараа 2-т орохоор ийм шөнө болж. Арай л өглөө харсан чил ерөөсө бөө тий. Баах гол. Хоккей шиг юмнууд байсан. 7 2 6 1. Тэгээ их сони юм нь хараа. Энэ ингээ хамгийн олон гол орсон 10 тохиолдол. Энэ дундаас 3 нь 10 дугаар сарын 21-ний өдөр баг. Фүү, тийм биш үү? Тэгвэл энэ өдөртөө л юм байна л да. За энэ 10 сарын 21-ийг тэмдэглээд өчье. Голын Дараа жил 10 сарын 21-ний өдөр. 10 сарын 21-нд ийм 3 тохиолдол нь байж байна. За 14 оны 10 сарын 21-ний өдөр 40 гол орсон тэр тоглолтууд ямар тоглолтууд болоод өнгөрч өгöd. Эргээд нэг харсан чинь Шахтар Донецк 7-гээр Батэ Борисовыг хожиход Луис Адриано пентатрик хийжсэн тэр өдөр юм байна. За тэгээд ийм дунджаар 5 гол орж ирсэн юм. Шахтар Донецк Батэ Борисовыг юм уу тий? 7-т их. Тий, одоо угаасаа 5 гол хийсэн нэг эдхэн нөхөр гадаг гэдэг шүү дээ. Тий. Луис Адриано, Месси дахиад нэг хүн байдаг үлээ үлээ. Хаалан даг бол багах тий. Юу хийх нэмэлцүү яа. Ямар ч Лайпцигт нэг 7-1-ээр очиход нэг 5-ыг хийсэн татах. 4-ийг л авсан. Ливеркузенд, Мессид Ливеркузенд гэдэг. За Месси ч авал Ливеркузен. Тэр хааланд бас илүү л. За нэг ийм Манай Клозе чинь 5 гол Сауди Араби хаалганд хийжлэг үйл барай худлаа санаад байна. Оо, хэтрик хийжсэн. Хэтрик. Гурван мөрөж идэг. За эхний шөнө юм байла. Маш их гол орлоо. 9 тоглолтод бол тэгээд 7-2 6 7-2 6-2 6-1 гэх мэтлэн гол орсон. Хоёр дахь шөнө өстө дараахан шөнө байла. Хоёр дахь шөнийн онцлог тоглолт Реал Мадрид Ювентус Сантьяго Бернабеу тоглосон. Энэ бол нягт тоглолт болсон. Тэгээ Ювентус бол ер нь бол муугүй байгаа шүү гэдгээ бол ер нь харуулсан л гэж би бодоод байгаа. Уг нь их айтайхан бол байгаа. Тэгээд энэ тоглолтын дараа 50 дараа хэлчихье дөө. Тийм ээ. Бид нар ч Serie A лиг ярьж шүү дээ. Serie A лиг дээр баг ирсэн. Тийм би яг нэг энэ хоёр тэгээд Европын дэвшилтэнд айгүй реванш шүү дээ, тий. Үгүй аа. Тийм. Тэгээ би яг нэг өөрийнхөө бодлоор бол ерөнхийдөө Реал Мадридэд ерөнхийдөө дарамтлуулах бах гэж би бодохгүй юу. Реал Мадридыг бол энэ тоглолтод бол илтэд илүүрхэд нэг тийм ядрахгүйгээр хожиж байх гэж бодсон чинь тэгээгүй тий. Ювентус чин шүү дээ. сайн үтсэн. Куртуас л хаачлах ба тий. Куртуагийн Реалын төлөв 300 дахь тоглолт Тийм л. байсан. За энэ За Беллингем Орсон гол нь энэ. форм олоод ихсэн. Тэгэхээр айгүй хэцүү очсон байгаа сте тий. Тэр Ювентус сайн тоглосон. Мбаппегийн голын цуврал зогссон энэ тоглолтын дээр. Винисиус энэ дээр орон Беллингем хийсэн. Аа. яа Ингээд хаа хийчихсэн л да. Ювентусийн хаалгад ирчих юм байна. Ди Григорио. Григори. Григорио гэж энэ одоо Америк хаалгач гэлөө. Биш ээ. Итали биш та. Биш ээ. Гэтэ бас насан хөргөө явцсан тий. Нөгөө Торино биш ээ. Торино ч Ваня байсан. Италийн нөгөө дундаж огтол байсан да. Наполид байгаагүй л. Зя. Я. Куртуач юу нилээ эвгүй юм уу таацсан биш үү? Аас. Тэгээ энэ дэд зүхэн л тоглолт болцсон доо. За энэ тоглолтын дээр бол ингээд Жуд Беллингем яг ингээд аргуудын лигийн энэ улирлынхаа эхнийхээ тоглолтод гараанд гарч тоглосон. Эхнийх нь бүр тоглолт эхний минут нь байлаа. Гэмтэл бэртэл нь Одоо буцаад гайгүй Гайгүй гэж мөрний нөгөө хагалгаанд орсон хавар тэгээд ингээд имчилгээгээ дуусгаад буцаад бэлтгэлдээ ингэж нөхөж ороод одоо ингээд тоглолтод ороход ингээд баагаар ингээд бэлэн болж эхлээд тэгээ сая ингээд эхнийхээ тоглолтын дээрээ бол гараанд гарч тоглолоо. Тэгээд өнгөрсөн үлрэлт нөгөө нэг бас жоох алдагдсан байсан. Беллингемийн галт цог нь бас одоо сүүлийн хоёр тоглолтын дээр бол ингээд яг харагдаж эхэлж байна. Сая бол ингээд хэрэгтэй газартай байж байгаа л одоо тоглолтын шийдвэрлэх гол хийчихэж шүү дээ. Хожлын гол шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо бид нар 3 дугаар хэсгээр Эл Классикээр бас ярина. Беллингемийг те. Беллингем бол ингээд одоо сая ингээд хагалгаанд ороод ингээд баг багаар ингээд формо олж байгаа нь одоо ялангуяа энэ хавар мавар бол бас бүр нилээн одоо ингээд цэгцрээ ороод ирэх шинжтэй харагдаж л байна Беллингем. Энэ тоглолтын эхний хагаст Реал Мадрид 14 удаа хаалгараа зогсон. 4 хаалгаа онсон.
2-р хагаст дахиад 14 удаа зогсон байна. 6 нь хаалга оноод 1 гол орж. Нийтдээ Ювентусын хаалга руу 28 зохиод 10 хаалга онжээ. Тэгээ ер нь бол довтлооны хувьд бол маш үзүүштэй. Ер нь нэг Алонсогийн энэ үлрэлийн Реал Мадридаас довтлоо угаасаа гоё л байгаа л та. Гэхдээ хамгийн тийм гоё зохион байгуулалттай, үзүүштэй нэг тийм уран ялангуяа Винисиус Жуниорын тоглолтын дээр их сайн тоглосныг хэлэхүү. Их гоё үзүүштэй тоглолт бол болоод яг үр дүн нэг тийм харьцаатай ч гэлээ 3 оноогоо бүтнээрээ авдгаараа аваад инхүү дууслаа. Нөгөө талд харин хэдүүлээ Ювентусыг ярих нь зүг бах. Ювентусын формыг хэдүүлээ хамтдаа харцгаая. Ювентус клуб сүүлийн 8 тоглолтондоо нэг ч хожлыг авч чадалгүйгээр сая Реал Мадрид хожигдоод амралтын өдөр Лациод лигийн хүрээндээ нэгдгийн харьцаатай хожигдоод өчтөр өрөө Игор Tudor халагдсан байна. Игор Tudor харагдсан. Харин тийм тий. Игор Tudor ажил өгчлөө. Тэгээд Игор Tudor эхний 3 тоглолтод хоцсон. Тэгээд дараагийн 5 тоглолтод тэнцсэн. Тэгээд дараагийн 3 тоглолтод хожигдсан. За ингэ ажиллаа өглөө гэж. Игор Tudor нөгөө нодлон Лациод нэг ирсэн юм л да. Тийм. Сарыг халаад оронд нь Tudor-ыг авчираад тэгээд Tudor бас яг нэг ийм сонин тоглолт үзүүлээдсэн байхгүй. Болоод байгаа юм шиг ингээд тоглолтын үзэхэр болоод байгаа юм шиг гайгүй ч юм шиг сайнш тоглох гээд байгаа юм шиг нэг тим тий. Тэгсэн хэрнээ үр дүн авч чадахгүй нэг тим. Мэдгүй алстаа жишээ нь удаан хугацаанд Игор Tudor-ыг багтаа байлгах дундаж хэмжээний багт очвол яах юм байгаа. Тэгээ тэр багийг дээш нь одоо төвшин ахиулж гаргаж ирэх юм уу? Тэрнээс том багт болоод шууд том багт очоод том баг чинь маргааш нөгөөдөр эх 7 хоног дандаа л хожихыг хүсэж байгаа шүү дээ. Тийм баг дээр яваад очихоор ингээд нэг болохгүй байх шиг байна. Тэгээ ямар ч гэсэн Лациогоос халагдчихсэн. Тэгээд шинэ багаас нь ч гэсэн Лациог халаад явуулчих шиг боллоо. Улирлийнхэн тэр 3 хождог чинь нэг нь 6 мургаан гол илүү ялгаас. Нөгөө хизээ Ювентус ингэж олон гол хийдэг болцсон юм бол гэж би бол бас нэлээд гайгүй энэ улирал болох нь дээ гэж бодчихсон шүү дээ. 3 тоглолт дараалж эхний 3 тоглолтод хожоод 3 дахь нь Интер Милантай нэг 4-3 хождог тоглолт. Илдис нэг асаас тий. Амир гол ордог тоглолт шүү дээ. Тэгээд 16 гаднаас л зоогоод идэг. Тийм. Jonathan David уг нь ирчээд байгаа шүү дээ. Уг нь байгаа. Эднэд чинь. Дөрвөн ирсэн шүү дээ. Тэгээ Влахиго чи явуулж чадаагүй ингээ 2 товтлогчтой байгаад байгаа шүү дээ. 8 тоглолт хожоогүй. Өмнө нь 8 тоглолт хожоогүй тохиолдол Ювентус ойрын хэдэн жил тохиогоо хамгийн сүүлийнх нь 2009 онд юм байна. Тэр жил 8 тоглолтод хожиж чадаагүй гэдэг шалтгаанаар тасгалжуулагчаа халж исэн юм байна. 8 оны хавар, 9 оны хавар тэр халагдсан тасгалжуулагч нь Клаудио Ранери. Бас 8 тоглолтод хожиж чадалгүйгээр ажил 5 сард улирал дуусгахаас нь өмнө халдсан. Ийм тохиолдол байт юм байна бас юм чинь. Энэ бол 8 гэдэг бол ер нь бол заа боллоо гэсэн хязгаар. Юундээс тийм юм байна. Ювентус удирдлагууд ер нь нэг 8 тоглолт хард юм байна. Тий. За ингээд ийм боллоо. Юундээс өөрсдөө Serie A-да баг 7-руу унчлуу. 7 бас 8 дэвчсэн. 7-8 хавцаараа. Тэр баруун жиргүүрийнхээ wing back-ыг бас солихгоо сольж амжаагүй шахуу. Тэгээд дуусах удирдал эхлүүлцээ. Төвийн ах хамгаалт бас одоо тий Locatelli, Coop Miners энтергээд хүмүүсээ бас солих хүсэлтэй байснаа тэрийгэ сольж энэ зүүн амжаагүй. Ганц гялтайх юм нь Илдис л байх шиг байна. Илдис Консисао маань одоо нодлон ирсэн. Гэхдээ бас яг одоо топ зорилгын төлөө явж байгаа багт бас Консисао арай л жижигдээд байх шиг л байна. Арай залуудаад болчихдаа. Гэх жишээний. Тэгээд хамгаалагч нар бас биш байна. Нөгөө баахан барьцлууд чинь орон гар юм аа. Энэ дээр Реал Мадрид тоглолтын дээр Kenan Ildiz багийнхлагчаар гарч ирж байгаа гэсэн шүү. Ер нь аргагүй Илдис чинь ганц гялтайгаад байгаа шүү. Тий. За ингээд энэ жишээ нь бол ингээд Реал Мадрид нэгтгэн харьцаатай хоцсон. Бусад тоглолтуудын үр дүн хамтдаа шалгая. За Bilbao Карабах энэ тоглолтын дээр Leandro Andrade Карабахаас гол хийсэн. Тэгсэн чинь Европын тэмцээний нөхөр чинь 2013 онд Хекний эсрэг энэ өвөл 1 сард нөгөө Steaua Bucharest эсрэг сая Атлетик Билбаогийн эсрэг 3 өөр тоглолт ихний минутанд гол хийсэн юм. Энэ бол бас аваргуудын Европын тэмцээний их ховор зүйл юм байна. Тэгээ Карабах ч 6 оноотой. Морхор шоо. 6 оноотой явжсэн баг тий. Галатасарайын тоглолтын дээр Осимен голцсон. 7 тоглолт дараалаад гол орууллаа Европын тэмцээнд. Галатасарайын өмнө. Осименд ер нь Туркийн лиг бас арай жижигдэж байна. Тэгээ энэ Бодо Климтийн бас нэг тэр 2 дахь гол хоошгоо дамжуулж ийн гэдэг Осимен л өгөөд тэгээ бүр 2-0 болцсон шүү дээ. Тэрээс 1-1 байхад бас ширүүл үлсэн энэ хоёр багийн тоглолт. За Ливерпул 5-1-ээр Франкфуртыг хоцсон энэ тоглолтын дээр Мохамед Салах гараанд гараагүй.
Ливерпулд ирснээс хойш анх удаага 2 тоглолт дарааллаад аваргууд лигт гараанд нэрлэгдсэнгүй. Ер нь бол довтлооны энэ бол муудаа биш. Довтлооны сонголт маш их ариундаа байгаа болов гэж найдаж байна. За Челси 5-1-ээр Аяксыг оцсон. Аяксийн хаалгач Ремко Пассивер санчгинд нь буурсан хаалгач 41-наас 340 хөөрхийг ингэх хэрэг байна уу гэж бодсон шүү дээ. гараанд нэрлж хаалган дээр тоглуулсан. Өөр хаалгач байдгүй юм уу гэдэг. Аваргуулын лигт оролцсон хамгийн ахмад настай тоглогчдын жагсаалтын 3 руу орж ирсэн. Жанлужи Буфон 2-т байт юм байна. Марко Балотта Лациогийн нэрнээс 2007. Бас их хэр дулаан авчин лээ тий. За тэгээд Челси 15 жилийн дараа нэг эхний хагас 4 гол оруулсан байна аваргуулын лигт. За тэгээд Стивао энэ тоглолтын дээр аваргуулын лигт гол оруулсан хамгийн залуу Челсигийн тоглогч болсон. Өмнөх рекордыг хин эзэмшижсэн. Рис Джеймс. Үгүй. Оскар үгүй. Өмнөх рекордыг яг сонирх. Өмнөх рекордыг Марк Уи энэ тоглолтын дээр гол хийсэн. Тийм. Тэгээд хараас нь Стивао Энэ тоглолтын дээр ерөөсөө 2 рекордыг шууд. Нэг рекордыг 2 удаа өвцсөн байна гэж. За тэгээд Марк Уи, Стивао 19 сэрүүгөө 3 өнгө олдчихлоо энэ чинь. Стивао, Марк Уи, Тайрик Жорж 3 20 нас хүрэлгүйгээр 3 өөр тоглогч нэг тоглолтод гол оруулсан аваргуудын лигийн анхны клуб Челси болжээ. Тэглээ анхны тохиолдолд нь боллоо. За, Янг талантынхаа талаар хойно ярий те. Тэгье. За. Harry Kane 12 тоглолтод 20 гол орууллаа. Тоттенхэм 2 би энийг харчаа инээд иржсэн. Тоттенхэм 23 оны 3 сараас хойш анх удаага тэг-тэгээр тэнцлэг гинэ. Аргагүй шүү дээ. Анжи Постекогло гол оруулаад, гол алдаал, мөнх тоглолтын дээр тэгж явсан юм чинь. 2 жил гарны дараа хуураад идсэн гэсэн юм үзэлт гарчээ. Гих мэтлэн. За ийм хүү сонь юм энэ бол түүгээд ярьчлаа. Европа лиг, Конференц лигийн шууд амжуулагдсан тоглолтын үр дүнг харъя. Урагшаа бүргдүүдээ. Астон Вилла очсон. Астон Виллаг тавиад тулсаа. Энэ урагшаа бүргдүүдэд тийм юу юм бэ лээ? Гол оруулаад тэрийг буцаагаад хамгаалж чаддаг баг байлээ. Тэг хэмжээгээ мэднэ гэж ярих уу те. Тэгэл хожих гэж дайрж байгаад хожигчдаг багууд байдаг ш. Тийм байхгүй. Ер нь бол маш сайн хамгаалдаг юм билээ. Нэг одоо урагшаа бүргдүүдэд гол алдсан бол буцаагаад тэнцвүүлэх гэж айгүй хэцүү юм болох юм бэл. Амиа тавьж хамгаалдаг баг байлээ. Астон Вилла уг нэг яриа гэж тэнцвүүлсэн чинь дахиад хийж байгаа. Өөрснөө бас тоглоомч зэгцтэй юм билээ. За тэгээд дундаас Фьорентина 3-1 Рапид Веныг хоцсон. Рома талбай дээр Бензент хожигдчих юм. За Ноттингем нэг юм хожлоо. Шондайчиг томлоод Португ талбай дээр хоцсон. Энэ бол амаргүй өрсөлдөгчийг хинлэгтэйхэн сайн үр дүнгээр хоцсон маа гэж. Тэгээд байжсэн чинь Кристал Палас Киприйн Ларнака яг Ларнака. Киприйн Ларнака чинь өөртөө их тийм энэ Европа лиг дээр дажгүй явж байгаа юм л ш. Дээгүүр явж байгаа юм л ш. Тийм шүү дээ. 2 тоглоо 2 очиж байгаа шүү. Кристал Палас тэгээд түүхэнд анх удаага Европын тэмцээнийг талбай дээр авч тоглосон боловч хожигдцсан. Тэг яг одоо тэгээд дахиад хэд авч тоглоно л та тий. Тэнд нэг хожих байлгүй тий. Хожно. Ямар ч байсан Кристал Палас бол Еврогоо орчихно. Ядаж нөгөө плей-офф мөн. Плей-офф нөгөө Еврогоо орчихно л доо. Цаашаа бол урт хугацаа байгаа. За ургуудын лигийн тухайд юм байна. Яг сайхан цагаар тааруулаад явж байгаа хэдүүлээ. Хэсэг хугацаанд завсарлаад орж ирэхдээ Английн Премьер лигийн маш их сонин санаанд оромгүй үр дүнгуудтай тоглолтуудын талаар ярилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Вүүхөм ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр болцгоо. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. 11 дахь дугаар маань үргэлжилж байгаа. За 2 дугаар хэсгээр Английн Премьер лигийн талаар ярилцах болно. За Английн Премьер лиг дундаа онцлог тоглолтуудыг хэдүүлээ. Ярина. Энэ тоглолтуудын дунд маш сонин цочирдон үр дүнгууд бас энэ дунд байсныг бол дурдхан зүв баха. Эхлээд Стэнфорд Бриджийн тоглолтоос эхэлнэ. За Челси Сандерленд Энэ тоглолт болжээ. Сандерлендаас хайхтар зохион байгуулалтад тоглож идэв шүү. Тэгээ Сандерленд тэгээд нөгөө Лондонгийн багуудад 9 тоглолт гинүү дараалал хожигддог байгаа. Өөр 10 хэдэн тоглолт. 10 хэдэн Яг тоглолт. нь дандаа чемпионшиптэй байх юм шиг. Тийм үү. 17 оноос хойш гарч ирэх юм чи. За Граначо ингээд салтан доогоор явуулсан.
За энийг шидсэн бөмбөгөн дээр Исидор ингээд бужигнаан дунд. Энэ нөхөр бас нэг 4-5-ыг хийчлээ шүү. Өнөөдөр л. Франц залуу юм байна. нодлон 20 хэд хүлээ Исидор чинь. Сандерлендийг энэ дээр нөгөө нэг хин Стивао нөгөө биеийн хүчний тулаанаар дийлдээд хөөрхөд нэг дүрхэгдээ шидэгдээд орцсон байгаас тээ. Шугамаа алдцсан. Тэгээ Сандерлендд бас дажгүй тоглогчд байлээ. Одоо Мукеле чинь Парис Сен-Жермэнд байсан биз дээ. Дажгүй Мукеле бас нэлээд тийм потенциалтай тоглогч нэг байсан шүү дээ. Байсан шүү дээ. Тэгээд бас яг уу тэрэндээ хүрч чадаагүй л дээ. Тий, тэр нөгөө Ринелдо гэдэг тэр нөгөө Ринелдо мандаа Атлетикод байсан уу? тий, Атлетикод байсан шүү дээ. Тийм зүүн зүрийн хамгаалагч. Тэгэхээр ч ер нь бол сайн тоглогчд байгаад байгаа байхгүй юу? Энцо Лефе байна, Гертруида байна. Тий. Энэ яг зөв. Тэгэхээр ер нь бол сайн тоглогчдоор бага бүрдүүлсэн юм баг байлээ. За ингээд тоглолтын төгсгөл. Энэ нөгөө Челсигийн явсан. нэг нэгээр дуусч болох байсан юм дээр хочих гэж дайрж байгаад ардаа юм болсон. Тэгээ тэр за хамгаалж байгаа хамгаалагч нь яг наадлын хамгаалагчд тэнд давхар юу хийж болсон тий. Энд ч одоо яг сөрөг товтлохоо уг нь ингээд баг унтарч байгаа байхгүй тий. Бараг унтарч яхад тий. Тэнгүүд энэ за ингээд байж байгаа тэр наадлын хамт хараа зогсож байгаа тий хамт хараа зогсох ямар хасаж болоог юм хта тий. тий наашаага гүөх хэрэгтэй байхгүй да. Тий. Нөгөө нэг гараад ирэх юм бол сул зайг нь нөхөх тийм аюулыг л одоо хааж ирсэн юм. хааж байгаа үүрэгтэй л байгаа. Одоо яг энэ дээр ч яг нэг хамгаалагч хүн нэг маш богино хугацааны дотор тэрийг одоо бөмбөгийг таслах гэж очихгүй эсвэл араас ирж байгаа тоглогч руу очихгүй гэдгийг л шийдэх гэж сая чадсангүй л дээ тий. Тэгээд Ачомпонг байсан уу? Энэ бас дээрэс нь Ачимбонгийг суулгаад Тосиныг оролцсон чинь сая энэ гүцэхгүй болчихж байгаа байхгүй юу? Нөгөө нэг одоо тэр алсын дамжуултыг чинь Ачимбонг бол эсрэг багийн давтлагчаас төрүүлээд бөмбөнд хүрчих байхгүй хурдаг залуу. Тосин гүүхээр чинь гүцгдээд нөгөөх нь бөмбөгөө аваад ингээ нуруугаа харуулаад зогсож байгаа байхгүй. Жүг нас гайгүй заа. 24 мөр гэсэн. Үгүй 27 таа. 27 таа. Манай Челсигийн хамгийн ахмад нь 27. Челсигийн дундаж насыг хамгийн дээш нь талж байгаа чинь тас шиг байна. 27 таа. нэг л хүн дээш нь татаад байгаа шүү дээ. Тосин ингээд хүн 27 таа ёо. Юун дээр Алехандро Гарначо энэ тоглолтын дээр гол хийсэн. Челсигийн анхны гол. Анхны үгүй Премьер лигт анхных. Премьер лигт анхных. Премьер лигт Челсигийн төлөө гол оруулсан. Энэ үлрэглээ 10 дахь тоглогч. 10 өөр тоглогч Челсигийн төлөө гол оруулсан. Нөгөө нэг баг нь ямар баг гэж 10 өөр тоглогч гол оруулсан. Тэр баг нь Арсенал. Арсенал Челси хоёр 10 өөр тоглогч Премьер лигт энэ үлрэг гол хийсэн байна. Исидорын 4 дахь гол байлаа. Энэ үлрэглээ. Харин тийм баха. Хөвчлэн албадар хийгээдсэн. Та бүхэн хэрэг санаж байвал нэг би ингээ бүр албаар монголоор орчуулад бичсэн юм аа. За сайхан уншаад өгч. 2014 оны 4-р сараас хойш Сандерленд Челсиг Стэнфорд Бриджид анх удаага хожлоо. Энд чинь 11 жил хагасын дараа юм. Тэр хожил Жозе Мориньогийн талбайдаа 77 тоглолт дараалан хожигдоогүй байсан зурлыг зогсоож байлаа. Тэг чинь нөгөө Маркос Алонсо энэ Сандерлендд байдаг билүү? Бараг тийм баг шүү. Тий. Тэгээд нэг Жозе Мориньогийн 9 жил талбайдаа хожигдоогүй гэсэн зурлыг Сандерленд зогсоож исэн. 14 онд 14 оны 4 сард. Тий наач яг тэ Жозе Мориньогийн гэхээс илүү Жозе Мориньо дөнгөж ирээд л байжсэн байхгүй. Яг тэр амжилтан дээр ирсэн хүн байхгүй Мориньо чинь. 14 Мориньогийн бүр өмнөх юунуудыг оруулаад юм шүү. Өмнө үргэлжлээд явж исэн байлгүй те. Тий одоо нөгөө юунд Портууд байсан, Челсид байсан. бүгд орно. Тэгээд Реал байсан, Интердээс орж цуурлна гэж явсаар өөрийнх нь хувь дасгалжуулж байгаа. Челсид бол ер нь хамаагүй. Челсид хамаагүй. Тэгээд тэрнээс хойш тэгэл тэрнээс Сандерленд хожигдал иргсэн дээ. Байхгүй Мориньо ч 14 онд ирсэн шүү дээ. 14-өөс 15 онд нэг дахиж нэг ирчээ явцсан байхгүй. Тэгвэл 14 оны 4 сард. Байна орох юм. 10 юу шүү дээ 13 онд ирсэн шүү дээ. 13-аас 14 он үлрэл ирсэн байхгүй юу? 13 оны 100. Тий 13 оны 100 ирээд эхний жилдээ 2-т ороод тэгээ 14-аас 15 он үлрэл төрүүлсэн. Тийм 2 жил болсон юм байна. За ийм боллоо. Сандерленд Стэнфорд Бриж тоочлоо. Челси томчуудынхаа эсрэг массаа үзэж байгаа. Гэхдээ сая хамгаалтын төгсгөл гарсан жижигхэн алдааны улмаас бүтэн оноо авчиж чадлагүй дуусгасан байна. За нэг юм байна. Энэ бол дэвшсэн багууд Премьер лигийн бүр түүхэн шүү. Дэвшсэн багууд 9 тоглолтын дараа хэдэн оноо авсан бэ гэдгийг харах юм бол Nottingham Forest дэвшиж гарч ирсэн жилээ 94-өөс 95 онд боломжит 27 оноос 21-ийг авч ирсэн байна. Тэр үлрэлтээ 3 дугаар байранд орж байсан гэсэн үг. Ингээд доош явхаар хамгийн сүүлийн өндөр оноо авсан тохиолдолд Hull City 2008-9 онд 20 оноо гэхдээ унах шахсан байна. Тийм байна. Энэ жил энэ
онооны босхыг Сандерланд 2 дахь авч байна. Өмнө нь 2000 онд 99-2000 онд. Виг нь унцсан ба шүү дээ. Чи унаагүй. Виг нь 10-т орсон. 19 оноо 10-т орсон. Сандерланд энэ жил 17 оноо 9 тоглолтын гараа бол авлаа. Ямар тач. Нэг бол ер нь 10-аас хойш ундгүй юм байна. нэг бол тэгэл бүр Европын тэмцээний эрх авт юм байна. Тэг юм байна. Тэгээд тэр нөгөө хамгийн тэр сүүлийн хаас идэх нөгөө нэг юу идэх штэ нөгөө нэг тасгалжаад гэж Тасалж шоглоод нэг голден баяр хийдэг тэр баяр шүү дээ тий. Blackburn хардаа 93 онд тэгээд 95 онд төрүүлчихэж байгаа шүү. тий. Тэгж байгаа тий. Төрүүлж байгаа шүү. Одоо Азийн ширээр байгаа шүү дээ. Крисат 2. Дээшээ гарч ирээ 3 дахь хүлрэл та гэсэн үг тий. Хааситийн тэр 8-9 он ч юм бол яг вэ нөгөө нэг Бразил нөхөр айгүй гангардаг юм а тий. Та энэ үед баг тайлбарлаж ирсэн шүү. Тайлбарлаж ирсэн. Нэг Бразил нөхөр айгүй гангардаг юм а. Тоттенхэмээс очдог ч үлээ. Тэр 8-9 оны үлрэл үү? Тий. Нэг Бразил залуу хагас хамгаалагч хаалтаа цохилт моглтоос хийгээл зүгээрс. Айгүй янзын юм болт. За ингээд Сандерленд бол энэ улирлын зүгээр улирал эхлэхээс гол зорилго нь бол мэдээж доош унахгүй гэдэг тийм зорилго бол байсан байж таарна шүү дээ Сандерленд их бол. Тэгээ унахгүй байх зорилгын гол шалгуур нь бол 40 хонооны босог. Одоо тэгээ улирлын ихний 9 тоглолтын дараах байлаа. Янз ононыхоо бараг талын нийтлээ. Олон жилийн туршид 40 ахуйд бол бараг үлдчихээд байгаа. Зарим жилүүд нэг цөөх хэдэн жил өндөр. Тэгээ нодлон жил бол жишээ нь 32 3 тал үлдчихлээ. Тийм шүү дээ харин тэгсэн. Жил бол хүмүүс өөр байна. Одоо энэ Сандерленд чинь өөрөөсөө 31 оноотой үлдчихээс улирал байдгийг. Тийм нэг олон муу багууд болчихоор бас тэгээд Тий. Нөгөө хитрхий тийм бараг сүүлийн өдөр шийдэгдэл 31 оноотой Премьер Лигт үлдчихэжсэн. дээгүүр бичигдэж байгаа багууд нь хитрхий олон онцлоо аваад хитрхий оноо насраа авчихад ерөнхийдөө 40 онооны босх нь буурчдгийг. Тийм. Энэ жил бол онооны босго дээшээ байхаар шинжтэй шүү. Байна. Ягаад тэгэхээр Арсеналаас бусд нь бол оноо өгөөл яваад шүү дээ. За нэгэн хуучны Премьер Лигийн тоглогчийг энэ үлрэлд 2 дахь удаага онцлохоор шийдлээ. Энэ бол Granit Xhaka. Granit Xhaka Челсигийн эсрэг тоглолтын дээр талбай төвийн хагас хамгаалалтын гол жанжин командлагч хар бор ажил одоо Бүхнийг хийлээ тий. Бүхнийг харин тий. Бүхнийг хийлээ. Одоо голын дамжуулалт голын эхлэл довтлогоо гаргаж өгч байна. Довтлогооныг живүүрлөө хуваарлж байна. Хамгаалалт нөгөө шугам алгассан дамжуулалтыг маш ухаалгаар, маш овжноор, маш богино цаг хэмнэсэн дамжуулалтыг гаргаж өгч байна. Туршлага хэрэгтэй юм а гэдгийг энэ тоглолтын дээр юм. Тэгээд Ливерпулс нь өөрсдөө нөгөө яг энэ төвийн хамгаалтан дээр айгу таараа байл шүү дээ тий. түг яхас дээр юу? Түг яхас дээр тий. Ийм хүнээ явуулчаад өөрснөө тэгээд Шака мундаг байлээ. Маш тийм юутай хийгүү тоглож илээ. Тэгээ бөмбөг авахад тоолондоо тийм хэрэгтэй юм их юм аа. Бөмбөг авах юм бол нэг тийм сул дамжуулалт бараг байхгүй. Ямар нэгэн байдлаар аюул үүсгэсэн, урагшаа шугамод алгасан. Тэр одоо моментууд үүсгэж байгаа нь бол Сандерлендийг бол ингээд бөмбөгтэй тоглолт нь аюул чанартай болгож юм л да. Зөв өөр тоглож байгаа юм бол Сандерленд бол бөмбөг бол бусад багуудтайгаа харьцуулахад бол арай бага авна шүү дээ. Одоо ийм том тоглолтод бол тий. Тэгэд бол тэр бөмбөгнүүдийг авсан бөмбөг болгоно үр ашигтай одоо ингэж болгох нь бол маш чухал. Тэрэнд бол Шакагийн гүйцэтгэж байгаа үүрэг бол маш өндөр билээ. Аваал момент үүсгээд байгаа тийм. Урагшаага зүсэж байгаа дамжуулалтууд бол Шакаг яг ялч гомор онцлоо харчаар бүр гоё харагдаж байна. Үе үеэгаар бол цогчих гээд ийлээ шүү. Алсын цохилт бол ярих юмгүй шүү дээ. Юун дээр одоо шал өөр юм харна. Энэ бол яг 2-2 сая тоглосон хоёр багтай хоёулантай холбоотой. Энэ тоглолтод эхний гоолыг Челси оруулсан, араас нь Сандерленд 2 гол оруулсан. Үүнтэй холбоотой ямар үзүүлэлт гарах вэ гэхээр тоглолтыг тэргүүлж эхлүүлээд хожигдож эхлүүлээд авсан оноо, тэргүүлж эхлүүлээд алдсан оноо гэсэн хоёр энэ үлрэлийн үзүүлэлтийг харахаар хожигдож яваа нөхцлөө Сандерленд нийтдээ 7 оноо авснараа 20 багийг тэргүүлж байна. Челси тэргүүлж эхлүүлснээсээ 8 он алдснараа бас одоо антирекордыг тэргүүлж ясныгаа тэргүүлээд дуусгацсан бол одоо үдээд 8 оноо нэмэгдэх нэ шүү дээ. Уг нь бол эхлээд хийчихэл байгаа юм байна тийм ээ. Тэгэл эргээд л хожигдчиход байгаа. Зоригдох юм уу одоо тэнцчихэд. Жишээ нь Брентфордыг бол баг сүүлийн бас минутанд л тэнцсэн шүү дээ. Брентфордыг хожиж жагаад. За нэг айл баг нэг нь маш сайн мэдээ, нэг нь маш муу мэдээ. Челсигийн хажууд байж байгаа хоёр баг сонирхол татж байна. Брентфорд Wolves хоёр шүү дээ. Хожсон нөхцлөөс 8 он алдсан. 7 он алдсан. За Fulham 6, City 5.
бас сонир үзүүлэлт шүү. Би ямарсан Брентфордтой хийсэн тоглолтыг санаад л хожиж явж байгаа л яг л ерөөсө гол орол тэгэл шүгэл дуурсан юм дэг. За, Челси Сандерлендийн тухайд бол ийм байлаа. За, гэхдээ энэ бол нэх юу биш хөө зүгээр яг нэг ийм хожигдол байх шүү дээ. Удирдлагын дундуур тэгж бол бодож байна. Манчестер Юнайтед Олд Траффорд руу хамтдаа яа. Энэ багч нь төрөл айлчиж байгаа. Ер нь гоё буцаад нөгөө өөрсдөө итгэлээ олж авч байгаа. Муудаа. Ер нь авах байх гэж бид нар яриадсан тийм. Ярьсан тийм. Бигсэн. Бас гоё итгэлтэй тэгээд бас нөгөө айдас нь багасчихсан тийм байдал нь бол За Кунягийн анхныг болов. Кунягийн анхныг бол. Тэгээ Брайтон ч одоо тэгээд сүүлийн 3 жил Юнайтедад ерөөсөө хамгийн том өсөлтөгч нь. Хожоод байдаг дандаа. Тийм баг 8 тоглолтын 7-д нь илүү хожигдоогүй. Тий. гоё гол хийсэн энэ дээр бол. Янзи. За ингээ бөмбөгийн таслаа сөрөг товтлохоо. За ингээ Касемирогийн энэ гол бас аяйгүй хэрэг болсон. тэгсэн. Тэр чинь нөгөө нэг тэг байхад бол бас тэнцүүлчих гээл эвгүй байсан шүү дээ. Тэгтэл ингээ нэг 2 тэг гээ амьсгаа авчиж байгаа. Касемиро эхний голын дамжуултыг өгөөд энэ голыг оруулсан. За, Эмбемо 3 тэг болгосон. болгосон. За энэ Эмбемо Куни хоёр бол бас чадвараар гол хийж илээ шүү. Харин тэгээд энэ Эмбуэмо Мундаг чадвар шин. нөгөө нэг Майкл Карик Рангигс илүү хин блэ нөгөө нэг энэ тоглолтыг үзээ сууж байгаа бичлэгийн хэсэг нь явж илээ л дээ. Тэгсэн чинь Эмбуэмо гэж эн чинь сайн юм байна гэдэг нөгөө хэд чинь тэгээд тий итгээгүй байсан байгаа байхгүй тий. За тэгсэн чинь 3-2 болгоод ирсэн шүү. Тоглолтын төгсгөл Францыгаа шиг шээдж гардггүй товтлогчийг яахаараа 70-80 саяар авчирдгийг гэдээсэн байхгүй юу? тэгээд Камерун болцсон шүү дээ. Эмбемо. Тий гисэн чинь яг тоглолт нь энэний өмнөх тоглолтын гол дээр ч илүү баг тий шинж сайн байна гэсэн. Сайн шүү дээ энэ ч одоо тэгээ Брентфордод 20 гол хийж байгаа юм чи одоо. тийм. Сайн байх. Тэгээ залуу одоо 25 настай л 26 настай тийм ээ. Тэгээд сүүлийн 2 тоглолтод бол дараалаад одоо гол сүүлийн 2 тоглолтод 3 гол хийлээ Эмбемо. Тэглээ. Яа. Куни бас их гоё гол хийлээ тэр. Тий Куни бол Бразилийнхаа шгшээ дуудагдаад байгаа хүн шүү дээ. Манай Эмбуэмо ч Францын шгшээгийн хаалгыг ч татж үзээгүй бах тий. Тэгээд тэгээ Камеруны одоо шишээ тоглодог тийм ээ. Эмбемо бол 22 оны дэлхийн аваргаар тоглосон шүү дээ Камерунд. тий тэгээд нэг Франц дугасаа багтахгүй учраас сонголт нь бол ингээл явчихж байгаа гэсэн үг нэг талаас л тий. Касемиро нэг тоглолтод гол оруулаад голын дамжуулт өгсөн. Манчестер Юнайтедээс биш анх удаага юм боллоо. Манчестер Юнайтед клубын түүхэнд нэг тоглолтод 2 өөр Бразил тоглогч гол оруулсан. Хамгийн анхны тохиолдол боллоо. За Дани Уэлбекийн тоглолтын дээр чөлөө цохилтоос гол хийсэн. За мэргэжлийн заналдаа Манчестер Юнайтед хамгийн олон гол буюу 7 голыг бүртгүүллээ. Академийн төгсөгч хуучин улаан чөтгөрүүдээс улаан чөтгөрүүдийн хаалганд гол хийсэн мэрэгэн бочдын жагсаалтыг татах юм бол Дани Уэлбек тэргүүлж байгаа юм байна. Тийм хүслэгт гарч ирэх гэж байгаа юм шиг ямар. Ер нь нэг тийм юм бол байна шүү. Сонь юуг л бол яаж гарах. Джеймс Милнер 14 жил Джеймс Милнер шүү дээ 14 жил 2 хоногийн дараа Премьер Лигт Манчестер Юнайтед голын дамжуулт өгсөн. Тэр нөгөө Кини Кастуласын голын дамжуултыг өгсөн. Милнер гэснээс уучлаарай нөгөө Баригийн рекорд ер нь их ойрхон байгаа да. Одоо нэг Премьер Лигийн Ямар рекорд байна баг. хамгийн олон тоглолтод оролцсон 700 ид байдаг лөө. Тийм баг. Тэр чи одоо бас том рекорд шүү Их дээ. ойрхон. Одоо нэг 10 тоглолт ер нь дутуу байх гэж би төгөхөөрөнд бодоод ярих гал хүлээж байгаа. энэ үлрэлтээр ер нь баг Тийм Бари Милнер хоёр ч хоёулаа өөрснөө Астон Вилла цуг байсан шүү дээ. Тийм цог байсан. тэгээд 2 оноос л эхэлсэн гэсэн баг тийм. Тэгээд Милнер гэснээс Милнер дээр за энэ дээр ингэчихэж байгаа. Тэгсэн чинь хүмүүс их сони юм ухаж гараад ирсэн. Тэр нөгөө юу гэж хэлсэн шүү дээ. Юу лээ? Одоо энэ Кастелес Тий. төрөөг байсан. Тий. Кастелесийг төрөөг байсан чинь Милнер Премьер Лигийн тоглолтод оролцчихсон. Аль хэдийн мэрэгжлийн гэрэмрээ хийчихсэн. Одоо Премьер Лигт өөрийнх нь нэрийг дурсгацсан. Хайсаа 2 оноос эхэлж гэрч таарахгүй. Тийм тэгэхээр ч одоо энэ өөрийнх нь мэрэгжлийн карьер эхэлсэн байхад байсны дараа төрсөн тоглогчид гоолын дамжуулт өгсөн Премьер Лигт анхны тохиолдол болчих. Энэ баг хөлбөмбөг Сагсанд бол одоо байгаад байгаа юм. байгаа. Тийм. Сагсанд бол гайгүй. Ассист ч юм бол гайгүй. Леброн Джеймс ч нөгөө нэг яг нөгөө бас одоо залуучуудтай зүг тоглоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юм байгаад байгаа. Хөлбөмбөгт бас байна л да. Одоо Кристиано Роналдо бол одоо бас яг тийм тохиолдолтой уучраал байгаа. Би одоо 2 ах бол тэгэл 2 3 оноос эхэлсэн ингээл
тий. 40 гараа тоглож байгаа хүмүүс зөндөө байна л. Кастуласыг төрөхөд Милнер үжээ Премьер Лигт 108 Тий, тоглолт. гол мол хийцээ манаа үлдсэн тий. тий. 2 3 гол хийхгүй. Энэттэй ч 3 үйлрэл дарааж мараглаа гол хийцэн байж байгаа байхгүй Милнер. Тэгээ Милнер өөрөө хар багасаа бас өндөр зэрэглэлийн сайн тоглогч байсан нийл юм харагдаад байгаа шүү дээ. Тий, бас гоё. Милнер бол бас яг тийм үлгэрч авахуйц яг тийм мэрэгжлийн Тий. мундаг тоглогч. Варди байж гин бас. Тий. Өнгөрсөн 7 хоногт голц одоо Итали дээр ярих хоёрог тий. За ингэсэн. Нэг юм байгаа. Энэ бол Манчестер Юнайтед нэг зүйлээр Премьер Лигийг тэргүүлж байна. Энэ бол сайн зүйлээр. Тэр нь юу гэхээр энэ үлрэл тоглолтын эхний хагаст нийтдээ 9 голыг оруулсан үзүүлэлтээр Манчестер Юнайтед 20 багийг тэргүүлж байгаа. За энэ бол сая ториг дуусны дараа бодож гаргасан. Борнмут, Брентфорд 8-8, Манчестер Сити, Челси, Тоттенхэм, Лидс нар 7-7 голыг эхний хагаст оруулсан. Тэгэхээр ер нь эхний хагаст оруулсан гол хийчихэд байна. Даанч 2 дугаар хагастаа алдчихад байсныгаа сүүлийн 3 тоглолтод ерөнхийд нь багасгаж чадлаа. Сая бас Тэгээд тэгээд 2 дугаар дараалаад хожлоо. 2 бол алдчихлаа шүү дээ. Тий. Тэгээд тоглолтын төгсгөлийн тэр 90 дээр нэмэх нь нэгээс хойшоо бас жоохон тийм нервтсэн, сандарсан 3-4 минут бол өнгөрсөө. Тэгээд нөгөө талаас нь хүрцэлрийн одоо Брайтон бас момент үүсгэж гээд л бас нэг жоохон хурц тийм үйлдэл одоо хийчих гээд л ингээл одоо явж илээ. Тэгээд Манчестер Юнайтедийн сүүлийн 6 тоглолтыг харах юм бол сүүлийн 6 тоглолтондоо бүх тэмцээнийг оролцуулаад 5 очичоод байна. Энэ бол бас айгүй сайн үзүүлэлт гэсэн үг. Сүүлийн 6 тоглолтонд бол 5 очлоо. Тэгээд яг тэрнээс өмнөх 5 тоглолтыг харах юм бол эсрэгээрээ байгаа. Одоо ингэ сүүлийн 6 тоглолтыг харангуут 5 очихсан. Одоо ингэ цаашаа яаж үргэлжлэх нь зүгээр харцгаая. Тэгээд ямар ч тач одоо үр дүнгээ бол авлаа. Оноо-оноодаа сүүлийн 3 тоглолтонд авлаа. Тийм ээ. Бас одоо эрг үр дүн болол харагдчихээн. Тий одоо тэгэл эн чин тамирчдын сэтгэл зүйд айгүй том нөлөө болчихлоо л доо. Тэглээ. Сая бол ингэ Брайтонтой бол тийм маш тийм ихтгэлтэй бөгөөд айц багтаад одоо ингэ бодохгүй нөгөө жишээ нь сүүлийн 5 тоглолтын 4-т нь хожигдоод нэг тэмцээтэй ч юм уу тэгээ Брайтонтай сая таарсан бол яг уу сэтгэл зүй те. Бас л хэцүү л те. Хожин гэсэн итгэл ер нь харагдаж өгөхгүй л эхлэн шүү дээ. Тэр сарын өмнө лөө би бас нэг дурдж ирсэн да яг United тухайн үед яг нөгөө муу форм нь үргэлжлэн явж хахад нөгөө тоглооны аягүй олон үзүүлэлтээр тэргүүлээ явж байгаа. Хамгийн олон зөгч байгаа, хамгийн олон боломж үүсгэж байгаа. Энэ боломжуудаа ингээд ашиглаад эхлэх юм бол United 12 сард оны төгсгөл дээр 4-5 дугаар байранд явах боломж байна гэж хэлж ирсэн. Тэгээд яг тэр тоглолтоос эхлээд хаалгачаас болсон. Тэгээд өмнөх тойрог дээр 2 тойрог дараалаад хожлоо анх удаагаар гэсэн чи одоо тэр нь 3 болчлоо. Энэ өдрөл United Албаада 4 дараалаад хожлоо. Ер нь гайгүй амжилт хүлээж бас болох байхаа л гэж бодлоо. Гэхдээ Европын тэмцээний ирэх бол зүгээр тэг явхад бол гайхгүй тий. Яа давгуудын лиг ирэх мөрхлөө одоо өрсөлдөж Аврагын лигийн би бол ирэх авахд гайхгүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Хэдүүлгийнхэн 5 мэгд яалаа. Би ер нь Юнайтедыг 4-т оруулсан. Дэлхийн тоглолт бол оруулсан байсан. Тийм байгаа даа. Ливерпул, Сити, Арсенал, Челси дөрвөөс аль нэгийг ардаа үлдээх шаардлага гарч байгаа. Яг бас тэр дөрөв урдаа алдсан ч гэсэн араас нь залгаад 5 руу орох хэрэгтэй. Коэффициентороо бас Угаас 5 баг орж байгаа үстэй. Тий 5 баг ордог яг угаасаа ч юм зүгээр. Тийм тэгж хадгалах магадлал өндөрлөлтөө. Тийм магадлал байгаа тийм ээ. Премьер лиг бол Ер нь бол 50-аас дээш үе магадaltaй байлаа. За тоглолтыг ярьсных. Матис Куньяк хэлээ. Манчестер Юнайтедийн төлөө оруулсан төлөө эхнийг бол оруулсан. За энэ тоглолтын дээр ямар онцлог багшнуудыг гаргаваа гэж хаалгаруу аюултай зөвхөлтийг хийсэн. За бас багийнхандаа тоглооны аюултай боломжуудыг үүсгэж өгсөн. Ер нь бол Брайтны хамгаалтын хамгаалт нь бүлээн зовлон болсон. Зовлон байж чадлаа. Тийм Эмбиомон Куни хоёр яг л одоо нөгөө хүмүүсийн хүсэж исэн одоо хүлээж исэн одоо тоглолтоо энэ тоглолтын дээр бол аль нь зэрэг харуулж чадсан. Куни бол бас маш тийм илдэвтэй аюултай ийм боломжууд үүсгэж чадчихсан. Тэгээ бас нөгөө гол давуу тал нь бол Куни гэх нөгөө тийм таамаглахад бэрх тийм үйлдэлүүд хийдэг шүү дээ тий. Гинт тийм дискотой цохиул цогчдөг тий. Даруул дарчдаг. Яг тэрийг бол хийж одоо тоглосон. Куни ерөөсөө өөрийнхөө нэг голын одоо цангаа гэх юм уу тий. Нэг цоожиг ерөөсөө тайлаг байгаадсан. Эмбүмо бол хэдэн тоглолтын өмнөөс бас голдод эхэлсэн шүү дээ. Эмбүмо хийгээд эхэлсэн. Тий. Куни бол айгүй хэцүү нэг тийм нэг цээжин дээр нэг бөөн харамл яваад байсан. Тэгээд хийлээ. Баяртаач тий. Одоо Зиркци маань ёстой. Тэгээ энэ хоёрыг авдаг бас нэг шалтгаан чинь энэ хоёр чинь Премьер Лигт гол нь өөрсдөө баталсан тоглогч нар байхгүй. Тий.
Премьер лигт бол ингээд юу гэдэг 20 гол хийж чадна гэдэг. Тэнгүүд Зиркцээ 2-2 бол өөр лигээс ирсэн учраас ялангуяа бүр Италийн тэр одоо айхтар хамгаалалттай лигээс ирсэн тоглогч нар Премьер лигт ирээд яаж тоглох нь бол аюу бүрхэг шүү дээ ер нь л. Тэрийгээ ч гэсэн Юнайтед удирдлагууд яг удирдлагын нэлээд тийм ойлгосон юм болов уу гэж бодсон. Тэгээ энэ Куни Эмбемо хоёрыг бол аюу тийм хурдан бас авч чадсан тий. Тэгээд бас энэ хоёрыг дээрээс нь хурдан авсан бас нэг шалтгаан нь аль нь бас довтлогоо чирдэг тоглогчд. Тий. Тэгээ хэрэгтэй үед тоглолтыг шийдвэрлэх тийм чадамжтай гэдэгээс тийм хүчин зүйлээс нөлөөсөн юм байх. Жижиг багт байсан учраас дандаа сөрөг довтлогоноос гол хийдэг байсан хүмүүс. Бас. Куня Жижиг багч нэг олдсон ганц мөнгөө л чулуу болох гэж үзэн шүү дээ. Өгсөөлрөл гэснээс хойш Куня саяны гол бол туруулал ба гаднаас цохоод хэлж байгаа. Өгсөөлрөл гэснээс хойш тоолох юм бол Куня 7 гол тургуулын талбай гаднаас. Баг нэгдүгээр нийт явж байгаа шүү дээ тий. Өөр хүн 7 гол хийсэн хүн байхгүй. Брайан Эмбемогийн голуудыг хэдүүлээ харъя. Энэ хүн 2025 он гараад нэг сарын 1 он гарснаас хойш 29 тоглолтод 14 гол 6 ассист. Ингээд 20 гол шууд оролцсон. За Салах Хааланд хоёр л 20 гол шууд оролцсон. Одоо нь Эмбемо. Энэ гол бол өндөр чадамж. Яг гэвэл далаагаад хоёр хамгаалагч хоёр хүлийн завсраар ингэ цогтыг энэ арга штэ. Далаагаад угсаа хамгаалагч хүлээ тавь. Тэр зайгаар нь одоо хаалга оноод явуулах хэвээр. Тэр бол мундаг чадвар. Саяны гол бол за саяных бол ихний гол. За тэр довтлоо эхлэхэд нэг алдаа байсан уу гэдгийг харуул. Байх шиг үг шүү. За тэгээд хоёр дахь гол энэ дээр дахиад энэ Бруно Фернандешийн үлдээдэг амар гоё мэдрэмжтэй. Би энийг харчаад пүү гэж бодсон. Одоо эндээс бүр тодорхой харагдана. харан тий. Нэг харчиж байгаа. Тэгэл үлдээчихэж байгаа. Бруно уг нь яг 2 пенальт алдсан болохоос нөгөө боломж үүсгэлтээр бол Премьер лиг нэг явжлаа шүү дээ. Тэр Магуайр руу шууд нөгөө газар болохгүй шууд булангийн цохилтыг дахиж Магуайр руу өгдөг. Тэр бол тэгэл одоо би зүгээр нэг юм сонирхоод байгаа. Тий, классик хүн гэдгийг бол. Энэ дээр пенальт арай заасангүй л дээ. Юнайтед одоо дахиад пенальт авал Бруногоор үргэлжлүүлээд цохиулах уу эсвэл солих уу? Хоёр дараа л алдсан юм аа шүү дээ. Куня цогтөг шүү дээ тий. Гөө алдснаасаа хойш дахиад хийгээд эхэлчихвэ сте. Яг сүүлд хамгийн сүүлч ихэл алдсан баг. Хамгийн сүүлч ихэл. Тийм баг. Яг дунд нь хийсэн. Ер нь алдаад хийгээд алдсан байгаа гэж би санаад байна. За Манчестер Юнайтед ямар ч тач талбайд 4-ээр алж хожлоо. Премьер лигийн тоглолтод оролцох юм бол 3 дараалж хожлоо. Манчестер Юнайтедийн нэг фэн байгаа. Тэр Instagram дээр ер нь сошиал дээр нэлээд од болсон. Барсаа юу? Гадаад. За ер нь Барсаахтай адилхан гэзэгтэй нэг нөхөр байгаа. Манчестер Юнайтедыг 5 дараалан хожих хүртэл би үсээ засуулахгүй гэдэг. Одоо үснэ бүр ийм болцсон нэг. Нэг юм явуулсан шүү дээ. Тэр 3 дараалал хожсон одоо тэгээд Барсаач нөгөө 5 дараалал хожих нүлэгээд суулахгүй яваад байгаа юм шүү. За ийм байна. За дараагийнх энэ харин хагасанаас бүтсэн жилжигшин 3 цагаас болсон тоглолт. Brentford Liverpool GTEC стадиум. Ливерпулийн тоглолт ондоо шүн болгоод шүү. За Каюдо. За энэ ч одоо юу болж байна да. Яа ихнийг гол ингэж орсон. Оторо Данга Оторо. Энэ тэгээд бас бэлдсэн л хувилбар л да. Энэ үйлрэл Brentford ийм хажуугийн шидж байгаа бөмбөгнүүдө булангийн цохилчийг болгоод байгаа шүү дээ. За ингээ Дамскор дээр гоё хэлээ. Дамскар энэ одоо нөгөө дамжуултыг хийдэг байсан юм чи одоо Манчестер Юнайтед очичоод байгаа шүү дээ. Нөгөө Виса энэ хоёр чи явцсан тийм. Эмбома хоёр явцсан. Одоо тэнгууд Дамскардын дамжуултыг хэн хийх юм бэ гэдэг нэг тийм асуултуудыг тавьсан байсан л да. За тэг хэн хийх юм бэ гэдэг нь бол ингээд хариулж штэ. Ер нь Томас Франк яваад бас зарим хүмүүс бол ер нь баг унчч магадгүй гэсэн шүү дээ. Үгүй уун гэсэн хамгаалбар номер ихний 3-т явжсэн Brentford. За ингээд Томас Франк явлаа, бадралаа энэ зүнхэн авсангүй. Тэгээд бид нар ч гэсэн итгэцэн байсан чи өөр байна. Тий одоо энэ Кейт Эндрюс гэдэг энэ Томас Франкийн тасгалжуулагчийн багт байсан одоо хүн шүү дээ. Тэгээд Премьер лигт өмнө тоглож ирсэн тий. Ирланд Премьер лигт тоглож ирсэн. За Киркес. За ямар ч 2 тгийн дараа ингээ 2-1 болгож ойртуулсан. Тэгвэл энэ тоглолтын 45-60 минутанд Брентфорд супер тогсон. Хийч гэлээс нэмээд. За ингээд явж тэрнийхээ төгсгөлд энэ пенальт болж байгаа. За ингээд нөгөө нэг Игор
тий Дамсгорын дамжуулалтыг гол олгох одоо 3 хүнийх нь нэг нь энэ байна. Энэ одоо өнгөрсөн үлрэлд бэртэлтэй байсан. Хэн блэ? Бэртэлтэйг нэг ч тоглоогүй. Бразил. Тий. Энэ Энэ Игор Тиагог өнгөрсөн 140 саяар авсан байхгүй. Брүүгээс авсан тий. Брентфордын хамгийн үнэтэй 8. Тэгээд яг энэ гүдэг гимтцээ. Тэгээ энэ Игор Тэгээ Тиаго шийдэл цааш байгаа байгаа. учраас Нөгөө хоёрыг аюулсан. Эмбуэмо Виса хоёрыг явуулсан болж таарад байна тий. Тий. Тэгсэн. Тэгээд бас одоо тэгвэл юу Ноттингем Форест дээр одоо манай хиний дамжуултуудыг хин хийх юм бэ гэдэг асуудал бас байгаа. Вүүдийн үү? Нөгөө манай Тоттенхэм руу яваагүй нөгөө хагас хамгаалагч юм блэ Ноттингемийн. Гибс Вайт. Тэг Гибс Вайтийн дамжуултыг хин хийх вэ гэдэг бас асуулт Тийм тий. байгаад байгаа юм байна шүү дээ. Тий. Уг нь Крис Вуд маань л уг нь хийх хэрэгтэй л. Тэг Вуд жоохон гэмтэлтэй байна. Вүүд ч өнгөрсөн үлрэл баг 20-ыг гослоо. Тэгсэн. Тэгээд энэ үлрэл эхлэнгүүд нээлтийн тоглолтод 2 гол оруулсан шүү дээ Вуд. Тэгээд Тэгээ чимиг болчлоо одоо тий. үгүй гэмтэлтэй байгаа тань. Сая өнгөрсөн тоглолтод тоглохгүй байгаа. Байхгүй тий. За ингээд Ливерпул Премьер лигийн сүүлийн 4 тоглолтод ингээд дараалал тоглолцсон. Сүүлийн 5 тоглолтод 4 хожигдлоо. Тэгээд Манчестер Юнайтед сүүлийн 5 тоглолтод 4 хожсон болвол Ливерпул сэргээрээ сүүлийн 5 тоглолт. За энэ одоо хэдэн оноос хойших вэ баг? За энэ бүр урагшлан да. За Премьер лигийн 4 дараас хожигдол нэлээд дээр баха. Рой Хойцны үе дээр очлоо түрүүн чинь. за энэ чинь үлээ өнгөрсөн үлрэл амссан хожигдлынхаа тоотой тэнцчлээ. Тэглээ тий. Өнгөрсөн үлрэл нийтдээ 4 хожигдчихсэн. Алтан сан хүмүүсийн эрхлэгч манай бэлгүүтэй. 9 тоглолт дараалан хаалгаа хураа манд чадсангүй Ливерпул. За энийг байгаад ирнэ ярьч дөө. Тэгээд Ливерпул энэ үлрэлийн 9 тоглолтынхон 6-ад нь дор хаяж 2 голыг хаалганд авлаа. За өнгөрсөн үлрэл хожигдлынхоо тоотой тэнцсэн гэсэн түүнээс өмнөх 47 тоглолтод 4 хожигдсон байсан. За цомыг хамгаалж байгаа баг дараа үлрэлтаа 4 дараалан хожигдсон 2021 оны 2 сараас хойш анхны тохиолдол буюу өөрсдөөсөө хойш анхны тохиолдол. 20 онд төрүүлчээд дараа үлрэлтэнд 4 дараалан хожигдож исэн. Нэг Фүүлхэн, Бөөрнлийн тэгжсэн 4 дараалан хожигдчихсэн. Цомыг хамгаалж байгаа баг дараа үлрэлтэнд 4 дараалан хожигдсон тохиолдлууд өөр багуудыг урагшаа хөөх юм бол Лестер, Челси байгаа. Лестер байна 5 дараалж хожигдсон. Ливерпул 21 онд 4 дараалж хожигдсон. Сити 24-өөс 25 онд 4 дараалж хожигдсон юм байна. Челси алга. Челси байхгүй. Нөгөө Мориниг халагддаг Челси. Тэгэхэд хожигдол нь ээлжилсэн юм байна л тий. Дараалал. Нэг дараалчааг үл юм. Тийм ба. Халагддаг чи хэд он юм. 16 онд. Биш 15 оны намар халагдчихсан. Намар халагдав. Юу юу гэж талцсан. Түрүүсэн үлрэлийнхаа Тэгээ 16 онд бүр 10 дараа үстэй. Тэгсэн. Тэр үлрэл та тий. Брентфорд өнгөрсөн үлрэл гэснээс хойш Брентфорд хажуугаас ингээ шүдээд эхэлсэн довтлогооноос 8 гол оруулсан. Одоо ууч Сток Сити шүү. Энэ Кейт Эндрюс шүү дээ тий. Брентфордын одоо менежер ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Энэ Кейт Эндрюс болохоор Томас Франкийн дасгалжуулалтын багт стандарт цохилтын дасгалжуулагч Челси юм тий. Одоо ингээд төлөвлөгөөнгүй бөмбөг стандарт цохил хажуугаа шиг. Одоо танаа нөгөө ловер шиг юм шүү. Биш тэгээд энэ сая нэг Манчестер Юнайтед 4 хожоод 1 хожигдсан мэр гэж тэр 1 хожигдлоноос Брентфорд үстэй. Брентфорд 3-1-ээр очдог байхгүй. Төлөв тий. Тийм шүү дээ. Ливерпулийг одоо сая хожиж байгаа Брентфорд чинь Манчестер Юнайтедийн тэр ганц хожигдлыг бас өгсөн баг байхгүй. Тэгэхээр ер нь бол аюу сайн байгаа л баг л да. Топ 6-гийн эсрэг хүснэгтгээд гарах юм бол тий. Дэвэр зөхчөө мэдхээр юм. Брайтон Брентфорд хоёр л явж Тийм байгаа. Челси бол яг хожоод дуустгийн даван дээр л Брентфорд хийгээл бас яг энэ шидэд тэгж хийгээл тэнцвүүлсэн юм. 8 гол хийсэн нь Хожигдоогүй л юм дэг. хамгийн ойрхон баг нь 4 голтой маань хажуу шийдсэн товтлооноос. Тэгэхээр Брентфорд ерөөсөө энийг өөрөө 30 цагийн Stoke City болж байгаа юм тий. тийм байна. Тийм л юм байна. За торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилт Игор Тиаго цохоод гол хийсэн. Торгуулийн цохилт заасан нь өөрөө нэлээд маргаантай зүйл болох шиг болсон. Харин шугамны гаднууд Тэгэхээр шүүгч бол гадаа гэж үзээд чөлөө цохилтыг заасан. би бас гадаа л гэж харсан юм. Тэгсэн ваар үзээд за энэ дэр яг тэгээд хөлөнд дүрж байгаа. Яг шугам дээр л юм байна Шугам тий. дээр болчоор Дотор орчд юм уу тий? шугам өөрөө торгуулийн талбай нэг хэсэг гэж. Гэж үзээд Тэгээд ягаад тэгсэн шонг юм ягаад байна л да. хаалга оноогүй гэдэг юм бэ? Энэ дээр тэгээд Улруун л өшгөлсөн л байгаа юм л да. Ер нь яг жоохон тийм хямдхан дуул юм тий. Гэтэ одоо хөлтөн хөрсөн гээд яалт чи хөшгөлчилтэй тий. Яалт чи хөшгөлөөд ингээд яач. Тэгээд яг л цагийн ч олж унсан байна тий. Одоо Ливерпул чи 7 хоногт бас шөнийн 4 цагаас тоглох юм билээ. Гэтэ яг ийм тохиолдолд шугамны гадна гээд
зураас дурдсан зохиолдлууд зөндөө өстэй. Бага вааргүй. Хууч вааргүй үед бол зөндөө байсан бохоо. Тэгэл маргалдаал хэрэлдэл боо юм болдгоо. Доктор гадаа гэлээ. За Ливерпул инглээ. За Ливерпулийн хожигдол ингээд ямар ч байсан 4 болоо тоглоо. Одоо лигийн цомын тоглолтууд байгаа хаа тий ажлын өдрүүдээр. Тэгээд буцаад Премьер лигийн тоглолтууд бол Авралын лигдээ бол харин сайхан хожил аваадгсан шүү дээ. тэгсэн. Сая Франкфуртыг. Тэгээд би чинь за одоо Ливерпулс хэрэгчүүдэл гэж л бодсон. Брентфорд энэ тоглолтын дээр Кейт Андрусын яриараа түрүүн энэ дээр жоо урд нь оролцдог гэж дараалал гарах та. Брентфордын тоглолт буюу гейм план, тоглолтын төлөвлөгөө хэдүүлээ. За Брентфорд энэ тоглолтын дээр ер нь эсрэг багийн одоо буюу Ливерпулийн хамгаалтын одоо ялангуяа баруун зүгт байгаа Конор Брэдлиг туршлагагүй байдлыг маш сайн овжин ашигласан. Нэгдүгээр. Хоёрдугаар Брентфорд энэ тоглолтын дээр шугам алгалсан алсын дамжуултыг маш олон удаа өгсөн, маш олон удаа оновчтой байсан. Ерөөсөө л Ливерпулийн тэр төвийн хагас хамгаалтын шугам бол мэдээж Ливерпул маш сайн. Тэрийг л алгасчихсан. Тэгэл ерөөсөө энэ дамжуултууд дандаа эзэнд орцсон. Тийм байна. Дандаа эзэнд орцсон. Тэгэл эндээс маш хурдан одоо давталгаануудыг бүүн шилжүүлсэн. Одоо энэ моментод бол тий тоглолтын 45-60 минутын моментод гарч байна тий. Мундаг. За тэгээ энэ дээр дахиад алсын дамжуулт. Гүйж байгаа ямар нэг отон тоглолт. Дахиад ингэ алсан дамжуулт. Энд бол тэгээд жигүүрийн хамгаалагч нар туршлагагүй байлаа. За тэгээд бие хүчний тулаануудад ялагдаж байлаа. Тэгээ Брентфорд энэ тоглолтын дээр ялангуяа Кейт Андерс сууж ирэх бол Ливерпулийн энэ шугамыг яаж эвдэх вэ гэдэг бол бас сайн билж гарч. Тэгээд энэ за тэр нөгөө хин Фримпонг гэмтээд те ингээд оронд нүн гарч байгаа те. Тэгээд нөгөө талын хамгаалагч Киркес маань миний л харж байгаагаар л нэг тийм доктортой бичлээ байгаа. Хийтэй байна. Хүлээлтээс айгүй доогоор. Тий. Тэгээд яг сайн тоглосон тоглолтууд байгаа. Тэгтэл Киркес бол энэ тоглолтын дээр бол бас нэлээд зовсон шүү дээ. Фримпонгийг бол би бүр хамгаалагч биш гэж боддоо шүү дээ. Киркес ч бас нэг яг хамгаалагч. Яг хийтэйч гэсэн. Тий. Ер нь тэгтээ яг нөгөө нэг заавал Киркесийг тоглуулж нөгөө нэг Ирланд чинь Робертсон байгаа шүү дээ. байгаа л да. Шотланд. Тий, Шотланд. Бага байлгүй баха. Харин тий яг энэ дээр бас юу л одоо бас миний харж байгаагаар Киркес нэг л биш л байгаа. Яг зөв. Одоо Фримпонгч тэр хинж тэр одоо Киркес тэр аль аль нь одоо Ливерпулд байсан өнгөрсөн улирлын гарааны 2 жигүүрийн одоо тоглогчийг ахиулсан шийдвэр биш гэж үзээд байгаа юм билээ. Александр Арнольд бол Фримпонг бол бараахгүй. Мэдээж одоо өнгөрсөн улирлын болон сүүлийн одоо 6 жилийн Робертсны төвшөнд бол Киркес хүрхгүй байгаа байхгүй. Айгүй хийтэй. Эсвэл ингээл хүндлэн дамжуулт яваад нөгөө талаас нь чихэл гол хийчихгүй дард нь Киркес явж байна. Бас нөгөө талаас хуурагдаад байна. Тий. Хуурагдах. Тэгэл хүндлэн дамжуулт яваад нэг талаас нь мөргөө хийчлээ. Ардталт нь нөгөө Фримпонг зогсож байна. Уг нь энэ чинь хязгаарлах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр аль аль нь бол нэг энэ одоо Ливерпулийн одоо тэр машин шиг байсан үеийн 2 жигүүрийн одоо тоглогчид бол хүрхгүй байна. Тий. Тэгээд дээрээс нь нөгөө нэг Александр Арнольд Салах руу урагшаа уралдуулаад ч юм уу, давуулаад ч юм уу өгдөг байсан дамжуултууд байхгүй болсон чинь манай Салах байхгүй болчихлоо шүү дээ гэдэг аахгүй. Фримпонг шоо. Одоо Арнольд шиг тэгж төв рүү орж нэг найруулга ерөөс хийхгүй шүү дээ. Тэгээ нэг эсрэг нэг хамгаалтан тааруу. Гэхдээ Фримпонг яг аху өөрийнхөө нөгөө нэг юм Арнольдд байхгүй чанар бас Фримпонг байгаа шүү дээ. Тэр нөгөө хурдтай жавж руу ороод өгдөг. Тэрийг эртээд өгсөн шүү дээ. Нүүрний шугам хүртэл бол сайн гүнээ. Тий, сайн өгдөг. За тэгээд ямар хитүүлээч гэсэн өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн нөгөө нэг хожоод явж байхад нь ч ярьж ирсэн. Довтлогоон дээр хамаг мөнгөө зараад хамгаалт бол яг л байх байдгаараа бүр ингээд хүнээ суглуулсан тийм байдалтайгаа хിവэрээ үлдчихлээ. Одоо яадаг юм бол доо гэсэн. Тэгээ урд довтлогоо яагаад одоо жишээ нь нэг л тийм бас гялалзаж өгөхгүй байна тий. Одоо Вирц байна уу байна, Сопослай байна уу байна. Тэгээд одоо Джонатан Айсак тий. Александр Исаак тэгээд Икитеке, Гакпо тий. Тэд нар яагаад ингэ гялалзаж өгөхгүй байна. Яг Икитеке, Гакпо ирч бол яах вэ? Салахын тоглолт унчлаа. Исаак хийхгүй байна. Вирц бас одоо хүртэл голд оролцсон байж байгаа. Вирц сайн гол. 2 голын дамжуулалт аврагын лиг дээр өгцөө. Премьер лиг гол байдаггүй тий. Тэгэл одоо ингээд нэг баг гэдэг бол тэгээд Макалистрах хэвчтэй шүү дээ тийм ээ. Макалистрийг бүр ингээд сэлгээ болгочлоо. Тийм. Макалистраас
заримдаа орж ийн, заримдаа гарч ийн гэж нэг докторч ихгүй л агаад байна. Яаж нөгөө нэг байнгын гарч тоглохгүй болохоор чинь уг нь Макалистер байсаар байхад ер нь вирцийг авчрах нь зөв байсан юм уу гэж бас бодогдол. Тэгээд одоо бас юу л одоо хүмүүс хараад байна л да. Одоо ингээд уг нь ингээд мэдээж ингээд авраг болж байгаа багт бол товтлогоос байх хэвээр. Тэгээд товтлогоос илүүтэйгээр чинь нэг хамгаалалт нэгтөө нэгдэг бол аюу одоо чухал чанар. Тэгээд одоо өнгөрсөн үеэрлийн Ливерпул бол бүр эхний одоо хагас эдрэг бол маш нэг тоглосон. Далдсан гоолын үзүүлэлт эдэр бол өнгөрсөн үеэрлийн эхний хагаст бол хамгаалтаар одоо шилдэг багуудын нэгт бол ингээд угаасаа явж исэн. Тэгжиж урд гол орох нь эргэд багт нь ингээд давуу тал бий болгоод байгаа. Өөрөөсөө гол алдаал байн гараас нөхөж хийх энэ одоо тоглолт сэтгэл зүй. Тий. Боломжгүй байхгүй. За хэдэн тоглолт нь л цөөхөн тоглолт л тий. Ихний тоглолт нь бол төрүүлж хийх хэрэгтэй. Тий, одоо энэ тоглолт тэнцүү байхад тий нөгөө баг 1-1 ч юм уу 0-0 ч юм уу тэнцүү байхад гол хийх гээд тоглох нэг өөр. Нэг тэггээр хожигдож яваа баг гол хийх гээд тоглох бас нэг өөр. Шал өөр. Тархин чаал өөр мэдээлэл чинь. Тий. Айгүйх тэгж одоо хожигдтоод араас нь нэхэж тоглох тоглолт бол бүр маш их юу энерги зарцуулт, ирчүүч зарцуулдаг штэ. Бие юм бол сэтгэл зүйд чи бөө юм болж байгаа тийм ээ. Харин төрүүлэг гол хийчих юм бол тэрийг хамгаалах, үр дүнгээ хамгаалах, сөрөг тоглох юм хамаагүй өөр ажиллаж чадах. Тэгэхээр энэ үйлдэл төрүүлж хийх байна, илүү гаргаж чадахгүй байна. Төрүүлээд гол хийсэн баг чинь хоошоо суугаад одоо энэ гол ер нь бол улаан цам хамгаалаад эхэлдэг юм аа гэхэд ерөнхийдөө үр дүнгээ барьж тоглоно шүү дээ. Нөгөө баг хожигдож яваа баг чинь цаг явах тусам хоорондоо хэрэлдэж эхэлнэ. Тэгнэ үстэй. Тэгэл яарч эхэлнэ. Тэрнийх нь хариуд нь ахаад нөгөө нэг голоо 2 болгох чинь бол арай амар болчихж байгаа. Яар бол даарч эхэлнэ. Тий. Арай амар болж эхэлнэ шүү дээ. 0-0 байснаас тий. Нөгөө улаараад орцсон баг энэ чи ард нь дамжуулаад сөрөг тоглоо хийх бол бүр л хялбар болно шүү дээ. За, Премьер Лигийн тухайд за Ливерпул ингээд ямар ч дөрөв дараалаад хожигдсон. Хожигдчихлоо. За 9-р тойрог буюу бусад тоглолтуудын үр дүн хэдүүлээ хамтдаа харъя. За Лидс Вест Хэмийг хожлоо. За Ньюкасл Фулхэмийг хожсон. За Умардын Сандерланд Ньюкасл хоёулаа хожсон. Энэ бол бас их олон жилийн дараа тохиож байгаа юм байна лээ. За өөрчүүлээ Борнмут Ноттингем Арсенал Кристал Паласыг 1-ээр хожиход Эмречезе хочин манихаас цөм зөхиол гол хийж байгаа. Тэгсэн. Мундаг болсон шүү. Тэгмээ нөгөө нэг сэрэгвүү гэж бодсон чинь буцаад. Унаа Эмре 3 дараалал хусчлаа талбайдаа. Пеп Гордиолог. Эрлинг Хааланд энэ дээр шон мөргөөд нилээ айгүй болсон шүү. Гайгүй баха. Дараа нь босоод гүйцэн цаач. Зүгээр гүйж илээ. Гайгүй. Тий. Эргэлзээтэй гэсэн юм ярьж За байгаа. тэгээд Wolves Burnley 2 нөгөө тий гэсэн. энэ хоёр маань 2 маш чухал тоглолт хийсэн энэ бол тий. байцаагаад уулзах чаг хоёр. Wolves пенальти болчихлоо яалаа. Айгуу тийм юм болсон. Тоглолтын дараа хаалгацсан юм аа. Тэгээд тоглолтын дараа 2-2 байхад пенальти хийдгүү байх шүү. Зөрөөд Burnley нэгээд ста драм болсон л доо. Маш сайн хамгаалттай байгаа Everton-ыг Tottenham хожсон. Everton-ийн нэг голыг яагаад тооцоогүйг би ерөөсөй ойлгоогүй. Тийш тий. Нэгдэг байхад тэнцүүлсэн шүү дээ. Тэр голыг яагаад 5 дахь минутанд Джейкоб Брайан голцсон. Эхний голыг бол Ван де Вен мөргөж хийжсэн. Тий. Тий. За энэ дундаас нэг юм онцлох хэрэгтэй байна. За тэр нь болохоор дахиад Арсеналыг онцлохгүй ба. Тэгэхээр л онцлохгүй байхын арга алга. Гол алдалгүй хожижлоо. Яг тоо шүү. Гэсэн ийм сони юм гарч ирсэн. Манай тоо бүртгэлийн ажилтнууд. Тэрний үгээр Арсенал бүх тэмцээний хүрээнд 100 тоглолт дараалан нэг тоглолтод 3-аас дээш гол алдсангүй гэнэ. Тийм байлээ. Тий. 3-аас дээш гол алдалгүй. Дээдл нь 2 гол алдсан тохиолдол бүртгүүлээд явсараад 100 тоглолт. Дээдл нь 2-ыг л алдсан гэсэн үг. Дээдл нь 2-ыг алдсан гэсэн. Энэ 100 тоглолтын хугацаанд. Яг энэ үзүүлэлтийг хамгийн сүүлд Премьер Лигийн багуудаас 16 оны 10 дугаар сараас 18 оны 8 дугаар сар хүртэл Манчестер Юнайтед 107-оор бүртгүүлээд Брайтонд 3-2 харьцаатай хожигдож ирсэн юм. Тэгээ 3 гол тэр зураг зогсож ирсэн. 16-аас 18 он тэр үед дасгалжуулагч нь Жозе Моуриньо байжээ. Өнөөх маань. Европа лиг мэгт ордог. Премьер лигт 2-т орж мөрсөн шүү дээ. Тий. Давид Дихя нэг юм аа. Ибра байсан. Златан Ибра юм уу? Бонус байсан баг шүү. Тэр жил юм байна. За ингээ Арсенал бол тэр рекорд руу 7 тоглолтын ард ирчихсэн байна. Энийг нэвдэх магадлал их өндөр харагдаж шүү. За хэдүүлээ завсарлая.
завсарлаад орж ирэхдээ Испанийн La Liga, El Clasico болсон. За мөн Италийн Serie A лигийн Интергийн онцлог, за Германы Бундслигийн мөн нэг онцлог мэдээлэл байгаа. Яг тааланд байгаа. Ярилцах зүйл дуусаагүй. Хэсэг хугацаанд завсарлаад уулзах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг ширээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлэгт таалгаа үзэгчдээ маш их баярлалаа. Сүүлийн буюу 3 дугаар хэсэг маань эхэлж байна. За 3 дугаар хэсгийнхаа эхэнд өнгөрсөн амралтын өдөр болсон Испанийн La Liga-гийн El Clasico-гийн тоймыг хамтдаа авч үзье. За Сантьяго Бернабеу дээврээ хааж байгаад үзэж тарцаа. За ёстой гоё тоглолтын өмнөх тэр бүлээн авалт авсан билий те. Банкет Ямар ч гоё юм Энэ те. амар згсэн. Энийг минь яагаад тооцоогүй вэ? Супер. Энэ өстө нэг чүд лотонд орсон. Гурван хумсны толиогоор хэмжиж. Галихт нэг иймэрхүү утгангууд бас мэрсэг байгаад байгаа юм. Тэгэхээр яаж ч отон тоглолт өөлөө л дээ өөр юм те. За ингээд тоглолтын 21 дэх минут. За ингээд талбайн төвөөс ёстой ч ингэ сүвсэн дамжуулалт супер энэ гүйлт үнэхээр супер Одоо тэн дээр тэр цаана төгсөж байгаа янз. Реалын нэг тоглогч отонд байгаа байхгүй. Тэнгүүд яг энэ дээр Беллингем бол маш ухаалаг. Ер нь их сайн бэлдсэн байгаа юм л та юм. Барсагийн автогийн шалтгаан дээр болоор сүүлж өгөөд Мбаппе угаас хурдтай юм шиг. За ингээд энэ үлрэлийн Барсагийн хамгийн супер формтой байгаа тоглогч Фермин Лопес. Сая Олимпиакос дээр хийж үзсэн. Гэхдээ энэ аргагүй одоо нөгөө юу яачих шүү дээ. Одоо жишээ нь Рафиня хин Левандовски, Олмо энэ хэрвээ эрүүл байгаа талбай тоглоод эхлүүл Бас гараан дарах нь эргэлзээтэй тийм. тий Фермин Лопес одоо Ферран Торрес тэр чинь сэлгээ болоод авчих. Энэ Беллингем ганган шүү те. Гол оруулчаад зүгээр бэлтгэл дээр байгаа юм шиг байна. Энэс л те. Энэ бол зүгээр Беллингемээс л гарах үйлдэл те. илүү хэлбэр واخхгүй гэж. Голын баяа хийн л өстэй. Мохо баа. Шгсэн, цогсон, нэмсэн. Энийг бас яагаад тооцоогүй вэ? Энэ бол ортоо. Мбаппе ингээд уг нь хэтрик хийгээд байгаа. Барсагийн алганда. Барсагийн эсрэг наач шороо шигэж байгаа. Тий энэ үлрэлт хийгээд одоо энэ тоглолтод 2 гол нь отон тоглолт гэдэг. За энд гарсан асуудал гарсан. За энэ дээр гар хүрсэн. Эхлээд уг нь блок тавьж байгаа. Тэгээд хоёр дахь ойлтон дээр нь гар Хидэд хүрсэн. үзэж байгаад ясна. Яг гар гэж үзэж болно. Олон энэ бол. Өргөцөө. Би бол яг нэг найдажсэн одоо хөвтцэн байгаа тоглогчтой яах вэ юм бол Тулж байгаа гар бол тооцдгүй л юм. тулж байгаагаар тооцохгүй нөгөө гар нь болохоор тэгээд нарийн юм да. Тэгсэн тийм л тий. Тэгээд бас эн чинь бас гол нь өөрийнх нь биенээс нь дамжаагүй ойгоор тэгээд эсрэг багийн тоглогчийн биенээс гарсан. Өөрөөс нь ойгоод Беллингемд ойгоод дахиад гар 붙чих. Тий. Өөрөөс нь дамжсан бол саяхаа бол пенальт өгөхгүй одоо болчихсон. За ингээд Мбаппе ингээд тэр авир зөхөхөөр бол хаалгах чадах юм аа. Тий. Ер нь Челсиний бол ер нь дажгүй Пенальт сайн хаадаг. хаалгач шүү. Тэгээд энэ Ювентус ч их сайн байсан. Яг зөвхөн нөгөө Арсеналын фэнүүд нөгөө нэг Арсеналаас жоохон онцгүй явсан дургу байгаад идэгий. Одоо хөлгөөн бол яалтчгүй тэгт удаан болцсон. Тэгээд идэгий. Ичээс нэг бас нэг нөгөө нэг юу н одоо ингээд шийдвэрлэх тоглолтууд дээр бас нэг үе нэг тийм чачаад идэв юм байна. Ингээд Ювентус тахтаач, Сон Бошин шигшээд багтаач тэгээд идэг зүгээр тал байдаг. Яг энийг онгод нь орчих болохтой амар бүх юмыг хаана. Энэ тоглолтноор бол нэлээд идэв юм хаасан тий. За ингээд 3-1 болсон чинь отон тоглолт болоо тооцоогүй. Ингээд тоглолт дууссан тий. Тоглолтын дараа ингээд гоё юм үргэлж ирсэн тий. Хин гэмтсэн били Каравах биш ээ. Тоглолтын дундуур нөө хэнийг суулгасан. Реалас. 70 дэх минут Вальверде. Тий, Вальверде жоохон юутаас тий хөнгөн бэртэл авсан. Тэгээд Карвахал орж ирсэн. За ингээд тоглолтын дараагийн хэсэг гарсангүй тий. Тоглолтын дараа нэг 3-4 минут тэд Эл Классико юм чи яаж нөгөө нэг нанчилдаангүй байхгүй дээ гэдэг шиг бас. Ба хоёр талаасаа цуглаал нилээ юм бас. Ер нь шүглийн дараа л энэ тоглолтын хаилцаа. хамгийн сонирхолтой хэсэг болдсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд улаан утаснууд гарсан дээ шүглийн дараа тий. Лүний улаан. Би бол одоо тэрийг л хүлээдэг ер нь. Яа. Тэгээд шүглийн дараа хөвлийн бах хурлын дараа ингээ үргэлжилж байгаа шүү дээ. Нэг Эл Классикогийн дараа болсон нөгөө нэг янз янзын юмнууд баг дотрооч баг хоорондоо очиад үргэлжилж. Хувцас хөрөө хүртэл ингээ цагдаагийн хамгаалт гарсан гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн. Ламин Ямал тоглолтын өмнө юу гэлээ? Реалийнхан дандаа шүүгчтэй ярьж идэг, гомдолж идэг энэ дэр гэсэн чинь Дани Карвахал тоглолтын дараа би наад хүүтэй чи ярилцсанаа гэж хэлээд тоглолтыг эхлүүлсэн. Тоглолт дуусаад Карвахал шууд Ямал дээр очиж гар ороод
болоорой нөхөө олон юм яриараа гэсэн юм. гэсэн тий. Бакан шиг ягараа гэсэн. Тэгээ Ямал гэж одоо зүгээр чимээгүй байгаагүй. Тэгээд тэндээс ингээд бож гоноо. Фрэнки де Йонг тоглолтын дараа бас нэг тэгсэн байсан. Шигшиогийн тоглогч нар зүгээр ингээд дараа нь бүр уцаарч ярих боломж байгаа шүү дээ. Яагаад заавал талбай дээр ингэдэг юм бол одоо чинь Рафиня, Винисиус хоёр бас муудалцсан тий. Карвахал, Ямалч гэдэг ч юм уу. Яг нөгөө тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр ингээд шууд бүр ингээд одоо чинь Карвахалын хувьд бол дотор юм ботцсон гарч ирсэн байгаа байхгүй тий. Де Йонг бол тэрэн дээр нэлийн тийм гайхсан ингээл тэгсэн байл. Гэхдээ энэ төр чинь яг тоглолтын дээр тоглолт завсарлахаар ч юм уу тоглолт дуусгаад л хэрэлдээл чи юу гээд амуу гээд байгаа гэдэг болохоос биш дараагаар хэд хоногийн дараа уцтал чи эртээд юу гэдсэн бэ гэдэг юм байхгүй шин. Гэхдээ дараа нь юм чинь уулзахгүй нүүр биш дээ л гэж аахгүй юу. Үгүй ер нь яг тоглолтын дээр л болдог шүү дээ угаасаа тий. Фрэнки де Йонг бас тэгсэнс тий. Ямал яг тэгж хэлсэн юм уу? Хаана хэлсэн? Тим ярилцлага нь хаана вэ? Яг тэгж хэлсэн үү мэсэн үү гэдэг. Ер нь Ямалын тэр тоглолтын өмнөх нөгөө Стори. траш ток гэх юм уу да одоо нэг юмсан да тий. Драмануудаас Paris Saint-Germain-тэй хийсэн үргэлжилж байна, тий. хийх тоглолтын өмнө ч гэсэн би одоо ингээд эргэж ирлээ одоо юу гэдэг хариугаа авахд бэлэн гэдэг ч юм уу. Энийг бол яг манай хөл өмг сонирхч зарим финүүд бол бас жоох ингээд хүн дээр хүлээж аваадах шиг байна. Би бол хүн дээр хүлээж авсан. Тэрийг одоо тэгж Амар заавал хүнд байсан. эрэнд одоо нэг анхаарлаа хандуулдаг. Спортын байдаг л юм шүү Тий, дээ. тий. Тэгээд саяны тоглолтын дээр одоо тоглолтын эхнийг бол байгаа шүү дээ. 21 технотонд орж байгаа. Тэрийг ингээд хөдөлгөөнүүдийг ингээд ажиглах юм бол тэгээд тоглолтын дараа гарч байгаа ингээд дүн шинжилгээнүүдээс ингээд харах юм бол энэ Барсагийн урагшаага шахсан хамгаалтанд Реалийнхан бэлдэж гарч иржээ гэж байгаа. Юу вэ гэхээр жилийн өмнөх тоглолт дээр Мбаппе 8 удаа отон тоглолтод орсон. Ганцаараа Агаараа 12. тий, ганцаараа 8 удаа отон тоглолтод орсон. Тэгээд саяны тоглолтын дээр тоглолтын өмнө бэлдсэн зүйл юу байсан бэ гэхээр Реалийнхан дотлоо зохион байгуулах, урагшаа уралдуулсан дамжуулалт өгж байгаа акшнд хамгаалагчтай зэрэгцэн байрлаас гүйхгүй. Хамгаалтын шугамны 2 алхмын зайнаас хөндлөн гүнэ гэдэг зүйлийг бэлдсэн юм байна. Тэгэнгүүт дамжуулалт өгөх момент үүслээ. Гүйлт нь бол 2 алхмын хойноос хөндлөн гүйлтэн. Дамжуулалт гарч байгаа акшнд Барсаг хамгаалт урагшаага шахна. За энэ дээр зүрн. Тий. За энэ 2 алхмын хойноос гүйж байгаа. Тэгээ энэ бол ингээд энэ Барсагийн ингээд юу яж байгаа тий ингээд урагшаага гэж отон тоглолтын занганд оруулж байгааг аргалж байгаа тий. Энийг харж байна. Яг дамжуулалт өгөх момент үүсгэж байхад Мбаппе хөдөлгөөн хийж эхэлж байгаа. Хөндлөн бол гэхгүй үстэй. Хөндлөө. Урагшаага л үүч. Тийм. Тодорхой хэмжээнд хөндлөн гүйсэн тий. Тэгээд энэ Талбай нөгөө талаас харуул хөндлөн байхгүй. дээрээс нь харах юм бол чи диагонал. Яг нөгөө энэ эн чинь ерөөсө бүх улсын манай Монголын ч хөл өмгт байдаг л зүйл шүү дээ тий. Энэ хөндлөн нөгөө гүүгээд эхэлчихээр хүн шиг гүйлтэйгээ ирчээ авцсан байж дэг тий. Тэр ирчээр агаар. Ирчээ авцсан. Зогсож байгаад дагаад гүүх бас ондоо. Тэгэхээр Тэгэхээр энэ дээр хамгаалагч шахаж байгаа зөрөөд гүйж идэг байхгүй. Яг зөрөөд гүйж идэг. Тэгэхээр нөгөө яач хөдөлгөөнийх нь эсрэг болдог. тэр синхрон хайдрооликта асар чухал. Одоо энэ нэг өндөр технологи хөгжсөн үед бол тэгээд 2 алхмын хойноос диагоналдж гүн дамжуулалт гаргана. Хэрвээ зөв өөр баг дээр исэн бол зэрэгцээ гүч шүү дээ. Тэ? Барса ингээ урагш шахдаг учраас тэр гүйлтийнхээ одоо нэг юг эхлэлийн цэг нь бол 2 алхмын хойноос ингээ бэлцээ. Энэ тоглолтноос яг Мбаппегийн гоолоос гадна хэд хэд удаас гарсан. Энэ бол бас ингээ Алонсогийн энэ тоглолтод яг зориулж бэлдсэн бас нэг юунууд одоо тэгээ тактикийн бэлтгэлийн нэг нь одоо ингээ үр дүнгөө сайн шахдаг баг байна гэсэн үг л дээ Барселона. Тий, сайн шахдаг. Тий, муу жоохон шахдаг багууд бол алрын шахаж байгаа алдаа болно шүү дээ. Баларсан юм бол тий. Зөрүүлээд гол нь Алонсогийн энэ тоглолтын дээр өмнөх тоглолтуудаас өмнөх Эл Классиконуудаас ялгаатай байсан юм. Өөрсдөө бүр аимшигтай шахсан. Нөгөө хиний одоо хойноос Ченсний дамжуулалт хамгаалагч нартаа өгье гэсэн ч ямар ч боломж байхгүй. Нөгөө бөмбөг авсан хамгаалагч нь хаалгачаас бөмбөг аваад жигүүрлэгөө хуваарлах боломжгүй. Арга ядаад хойшоо хаалгач руу өгөхөөр хаалгач нь ойрхон тоглогч авах боломж байхгүй. Тэнд нь Беллингем, Винисиус Жуниор, Мбаппе, Арда Гүлэр. За тэгээ хойноос Чуамени ороод ирж байгаа. Ингээд 5 6 тоглогч урагшаа ингээд шахаад орчхоор тэнд торгуулийн өөрийнхөө хагасыг давуул цөлөхөөс өөр аргагүй. Ерөөсөө тоглолтын ихний хагасыг бол ер нь тиймэрхүү төр зургаар тим шахалтаар багалсан юм байлаа. Эсвэргээр нөгөө талдаа тэгээ урагшаа шахчин, Чуамени урагшаа шахчин дөнгөт Дин Хаузен ганцаараа хойно үлдэнэ. Барса бөмбөг авчингуу Чуамени хойноо буцаж биш Милитао хойшоо буцаж орж ирнэ. Үгүй бол Милитао урагшаа орно гэдэг. Ерөөсөө л ингээд хойноо байнгын дутуу үлдээд дутуу үлдсэний мэдээж горно байгаа. Тэр нь талбайн төвийн хагас хамгаалтын шугам дээр Барселона сул зай үүсэж байгаа. Яг тэр ингээд шугам тэр чигтээ жигүүрээ оролцуулаад. Тэрэн дээр нь
Маркус Рашфорд гүөх гэж нэлээд үтсэн. Боломжууд ч нэлээд гарсан. Гэтэ яг тэр болгон дээр нь бол хамгаалалт бол сайн ажиллаад тасалж байгаа харагдан лээ. Юун дээр Килиан Мбаппе 4 Эл Классико дараалан гол оруулсан 3 дахь тоглогч болсон байна. 21-р зуун гарснаас хойш. Өмнөх нь Роналдиньо Гаучо 2004-с 6 оны хооронд. Криштиано Роналдо 2012 онд. Тэгээд Килиан Мбаппе. Месси 4 тоглолт Эл Классико дараалж гол хийж байгаагүй. Завсралт юм байна тий. Завсар орчтой юм. Гэтэ мэдээж маш олон гол байгаа. Мбаппе өөрөө 9 тоглолтод Барсагийн эсрэг 9 тоглолтод 12 гол орууллаа. Монпельегийн эсрэг 15 рекорд, Лионы эсрэг 13. Тэгээ баг 10 болж байна. Францын лиг биш нэ одоо Барсагийн эсрэг ингээд 12 болоод ороод ирж. Хоёр Аврал лигт 2 хэтрэг байгаа тий. Нэг нь яг нэг Paris Saint-Germain-ээс хэтрэг байгаа л да. Тэгээ Барсагийн фэн юу байр нэг хитгэе юм хэлчихье гэдэг шиг. Реалын хувьд бол яалтчгүй маш сайн бэлдсэн байлээ л дээ. Тэгээд нөгөө Paris Saint-Germain-ээс аврагуудын лигийн тоглолтын дараа тэр янрыг бас яг энэ Барсагийн энэ одоо нэг отон шахтыг хамгаалтыг айгүй шүүмжилсэн. Одоо нөгөө Paris Saint-Germain дээр чинь жишээ нэг-нэгээр тэнцэх боломжтой байсан тоглолтын дээр одоо урагш шахаж чагаад нөгөө өөрсдийнхөө тоглолтод хит үнэнч учраас төгсгөлд гол алдчихж байгаа байхгүй. Нэг оноогоо ингээд зүгээр алдчихж байгаа гэсэн үг. Зарим нэг нөхцөлд юу гэдэг иймэрхүү одоо хамгаалтаа жоохон өөрчлөл тэнцээ дуусгаа. Үр дүн арай өөр байж болохоор одоо өнгөрсөн үлрэлт ч гэсэн тийм тоглолтууд зөндөө байсан гэдэг талаар ярьж байгаа. Тэнгүүт яг жишээ нь өнгөрсөн үлрэлийн одоо юу гэдэг нэг Ла Лигийн эхний 6-7 тойргийн дараах байдлаар Барса өрсөлдөгч багуудтай 20 том боломжийг олгож ирсэн гинэ. Энэ бол маш том тоохгүй. Нөгөө багууд нь отонд орж байгаа мөртлөө отонгуу гарч ирж байгаа боломжуудаа бас ингээд тэр болгоно том боломж болоод шүү дээ. Тэгсэн чинь энэ жил 7 тойргийн дараа бүр 30-д болоод нэмэгдсэн. Тэгэхээр энэ жил бүр шахалт нь бүр нэмэгдээд отон шахаж байгаа нь ч бүр нэмэгдээд ингээд өрсөлдөгч багуудтай ч гэсэн олон гол боллоо. Тэгээд дээрээс нөгөө багуудын товтлогооны такт нь өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Одоо ер нь судлагдаад ирж байгаа. Одоо дасан зохицоо. Одоо жишээ нь ингээд саяны тоглолтын дээр ингээд Шаби Алонсо тоглолтын өмнөх бэлтгэл дээрээ Барса зориулаад 2-0 хойноос та нар гүйцгээ гэдэг заавар өгөө тэрийгэ бэлдэж байгаа нэг гол хийчлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө бусад багууд нь хувьсж байгааг нөгөө багууд гэсэн бид нар яаж гол хийх вэ гэхэд ингээд хувилбаруудаа ярихлаар шахтдаг шүү дээ. За тэгвэл шахаж байгаагийнх нь эсрэг яах вэ гэдэг ингээд яриад эхэлж байгаа шүү дээ. Бас нэг юм нь одоо өнгөрсөн үлрэлийн яг энэ отонгийн шахалтан дээр жишээ нь яг отонгийн шахалтыг удирддаг гол хүн нь бол явцсан. Иниго Мартинес гэдэг хамгаалагч үлрэлийн бүр юу лээ зуны солилцооны цонх хаагдах нэгэн төгссөн үед ингээд гинт Арабын лиг рүү явчихж байгаа хөөе. Тэр үед Флик бол юу гэжсэн гэхээр за бид нар бол хамгаалагч бол авахгүй. Өнгөрсөн үлрэлд яг зүгээр Кристенсен бүтэн үлрэлчихгүй гимтэлтэй байсан. Кристенсен ингээд гимтэл нь ороод ирж байгаа. Эрик Гарсиягийн тоглолт сайжирсан гэдэг ч юм одоо тэгээд бүр ингээд Жерар Мартин гэдэг жигүүрийн хамгаалагчаа хүртэл бид нэр дөрөв оруулах боломжтой. Тэгээд санхүүгийн боломж их хүнд учраас бид нар бол хамгаалагч авахгүй гэжсэн. Одоогийн нөхцөл байдал дээр бол үйл жишээ нь хамгаалагч авах магадлал бол маш өндөр байна. Тэгээд энэ Кристенсны Дани шгшээ баг хамгаалт маш сайн. Гэхдээ тэднийх шахтгүй шүү дээ. Хоошоо сууж хамгаалдаг баг байхгүй. Тэгээ шал өөрлөлтөө. Тэгээ яг хоо саяны тоглолтын дээр жишээ нь Барсагийн яг энэ хамгаалт ер нь бол урдаас эхэлдэг байхгүй. Довтлохоноос Левандовски, Рафиня, Дани Олмо гэдэг хамгийн сайн шахтар 3 нь ер нь бол байгаа. Тийм учраас юу гэдэг би ер нь зүгээр саяны тоглолтоос нэг их юм хүлээгээгүй. Ядаж зүгээр нэг оноо авчаасаа гэж бодож исэн. Тэгээд яг хоо энэ тоглогч нар ингээ геймплейс орж ирээд тэг шинэ хаалгач дээр бол би нэлийн тийм олзуурах хууштай байгаа. Хөлөөрөө маш сайн тоглодог, ойрын хаалтуудыг их сайн хаадаг, пенальт сайн хаадаг. Тэгээд ичжээсний саяар яах нь гэсэн харьцангуй сайн тоглоод 9 хаалт хийсэн гэвэл тийм зөндөө бас тийм. Жохон монголоор хэлэхэд анайттай багт нь л хожичлоо доо Барсаг. Тэгээд дээрээс нь хамаг хүн гинтэлтэй багт нь хожичлоо. Яг хамаг хүн гэх юм ч бас хайшин. Гэхдээ энэ чи харал та Рафиньо байхгүй, Гави байхгүй. Гэхдээ юу шүү. Саяны тоглолтын ингээ сэлгийг харах юм бол одоо жишээ нь Реалаас Мастантуоно бүр талбайд гаралгүй үлдэж байгаа байхгүй. Эндэр гэдэг Барсад яасан бэ гэхээр 2-1-ээр хожигдож байгаа мөртлөө хамгаалагч оруулж ирж байгаа байхгүй. Ямар ч сэлгээ байхгүй учраас дандаа нөгөө академи хүүхдүүд л ер нь бол байсан. Тоглоом тоглогчд гимтчтэй дээ тий. Харин тий. Тоглоом тоглолтын тоглогчдоор сонголтгүй байна. Тийм учраас би ер нь яг Рүүний бардаа гэж хэлсэн тий. Тий, Рүүнийг бол би жоохон эрт оруулчаасаа гэж бодлоо. Ямар ч байсан 4 дараалал хожигдсан байсан зурлаа бол зогсоосоо. Тийм. Өнгөрсөн үлрэлт насаа тоолуулсан шүү дээ. 1 2 3 4 гэдэг. Тэрний өмнөхийг ярих юм бол Реал тал руугаа бас 3 4 дарааж хожим байсан. Яг Реалын зарим фанатууд бол нэлээ илүүрхэд хожичлоо гэж ярина лээ. Тэгээ 3 4 голын зүргээр хожичоод би бол тэгж яриаггүй. Арайч болохгүй. Хэрүүл болохгүй тий. Тэр чинь амар өвтэй нэ. Тэгээд юу вэ? Энэ тоглолтын дундор 70 техникнуудад хэнийг Винисиусыг суулгасан тий. Винисиусыг суулгасан чинь яага намайг суулгачаа би юу ингэ зааж агаад
Тэгээ шууд тэр чигээр хувц солихор өлөө ороод хаалга маалга хөшөглөөд тэгтээ яг буцаад нөр сэлгэний сан дээр шахалтаар босож гарч ирж байгаа. Буцаад ингээ орж ирээ суусан. Тэгээ тоглолтын дараа бас жоохон драма явсан. Би баг Реалаас одоо явахд бэлэн байна эдэр гэдэг тийм. Нөгөө сэлгээгээр гарч байхдаа юм яриадсан. Тэр нь болохоор би баг эндээс чи ер нь бол зайлаад өгчий гэсэн ярьсан юм. Тэгсэн. Тэгээ одоо яг юу гэдэг чинь бид ингээ 7 хоногийн дараа юу болсон байна эдрийг бол дахиад эргэж харах байх. Өнөөдрийн байдлаар бол бас жоохон хуцтмал байгаа. Гэхдээ сэтгэл хөдлөлөөс явчихад байдаг. А тэрийг жоохон намжаад арай нэг жоохон нэг эрүүлэр хараад 7 хоногийн дараа ямар байсан байх нь гэдэг нь бол харагдах баг. Гэхдээ одоогор бол жоохон эвгүй байна. А тэгээд бас Винисиустэй холбогдолтой нэг сонирхолтой нэг юу байна одоо тийм ажиглагдсан юмнууд бол байгаа. Тэгээд Винисиус болохоор ингээд багаасаа маш одоо тийм хэцүү амьдралаас ингэж хэцүү амьдрал туулаад одоо ингээд топ төвшөнд тоглогч болсон. Тэгээд тэрийгээ дагаад мэдээж одоо ингээд санхүүгийн хувьд одоо гэр бүлээрээ хамаатан саднаараа болол ингээд сайхан амьдралд одоо ирчихсэн бол байж байгаа. Тэгээ ингээд маш хэцүү амьдралаас ингээд гараад явангууд нэг тийм сэтгэл зүйн сонирхолтой сонин тийм үзэгдэл явдаг нь болохоор ингээд бүх хүн өөрийнх нь дайсан юм шиг санагдаад байдаг гинэ л дээ одоо ингээд эсвэл бүх хүн дээрлүүлээд байгаа шиг санагддаг. Тэгээ яг энэ нь болохоор одоо ингээд яг өнөөд Алонсотой үүсэж байгаа харилцаан дээрээс гараад ийн гинэ. Одоо ингээд Алонсогийн суулгах гингүүд яагаад намайг суулгаад байгаа ингээд. Өмнө нь бол 2 өдрийн өмнө бол Винисиус одоо Реалын гол тоглогч байсан бол өнгөрсөн үеэр л Зидан андуурч та Эмбапе ирсэн. Тэгээ Эмбапе ирэнгүүт Эмбапе одоо багийн гол тоглогч болчихгонгууд Эмбапе яагаад Эмбапе болчихоо? Яагаад намайг ингээд одоо юу гэдэг чинь тэгээ нэгдүгээр зэрэглэл юм биш үү? Эмбапегийн одоо ингээд агуул юм шиг тийм сүйдэт байгаа юм шиг хараад байгаа юм бэ гэдэг тиймийг дээрлүүлж байгаа юм шиг мэдрэмжээс дагаад байдаг юм байна л да. Тэгээ энийг нь одоо ингээд шийдэхгүй болж байгаа хэцүү юм биш үү гэдэг тиймнүүд явж байна. Ур чадвар нь байгаад идэг сэтгэл зүйн үед бүр нөгөө багаас нь ингээд өөрчлөхөд маш хэцүү. Одоо нэг яг суулт тал гэх юм бол нэг талаас нь ч нөө нэг тийм одоо амьдарч байгаа орчноос үүсэж байгаа юм байна. Юу яахгүй л те бүр цуснд байгаа л да. Тийм харин тэгэхээр өөрчлөлт тэрийг аяг үцүү байхгүй. Дээрлүүлж байгаа мэдрэмж, хохирогчийн сэтгэл зүй гэдэг чинь хэцүү. Цаа урчсан. Тэгээ одоо энэ олон супер од тоглогчдынхаа учир зүг болох нь мэдээж оврдон авах нь Xabi Alonso-гийн номер 1 даалгавар мөн дараагийн том асуудал бол яг эдгээр тоглогчтой. Эндийг хэдэн минут тоглуулж яаж суулгахт нь юу хийж хэлцүүлэх вэ гэдгийг учрыг олно гэдэг бол бас л нөгөө баялагын хараал шиг юм да. За хэвтэй хэлчихлээ. За Италийн Serie A лиг. За хэдүүлээ тайм харахгүй 8 дугаар тойргийн үр дүн карна. Милан маань одоо бүр ингээд пицца хотын багтаа юм болсон шүү дээ. 2-2-оор тэнцсэн бай. Тэргүүлжсэн баг үстэй. Ингэдэг болсон шүү дээ. За тэргүүлжсэн тэгээ 3-лоо орцсон байлээ. Наполи Интерийг харин хоцсон шүү. 3-1-ээр Кевин Де Бройн тургуулийн зогсож явахдаа гэмтчихв. Тэгсэн шүү дээ нэрээ. Их хийгүү. Тэгээ бүр юу гэж хэлээ вэ? Хамстринг нь 2 сар multiple mode гэж хэлсэн шүү дээ. Дор аж 2 магадгүй 3 сар. Айгуу их зовёртой. Тэгээд бүр өөлсөн юм шүү. Баг ойлоод гарсан нэр юм байсан. Тэгээ гарсан. За тэр Аталантагийн эсрэг Кремонезед хин голцсон? Вардиг голцсон. Тэгээ Варди чинь юу юм гэж штэ энэ нөгөө нэг энэ Кремонезе гэдэг энэ Италид бүр амьдарч байгаа юм шүү гэр бүлээр ирж амьдрахаар болоод тэгээд нэг энэ гой нуур муурын байгальтай газар байдаг гинэ. Энд байн шуудалж яваад тэгээд энд ирж амьдраад багын ч гэсэн давгүй. Тэгсэн чинь яг энэ тэр шинээр нүүж ирж амьдарч байгаа газрын хажууд нь энэ баг нь байж гэнэ үстэй. Энэ багийнхан чинь дараагаар нь санал тавьсан юм биш үү? Та ерөөсөө энд нэгэнт амьдрах гэж байгаа бол манай багт тоглооч гэсэн юм биш үү? Тэгээ манай хүн чинь маш бага цалингаар одоо тий гэрийнхээ баг болидо гэжсэн чинь үү? Тий гэрийнхээ хажууд тоглож байгаа хүн юм биш үү? Тэг голдсон байна. За Торино бол эвгүүлдэ. Угаасаа Ториног нь л ба. Угийн эвгүй. За тэгээд тэр Cagliari Verona 2 юм болсон. Sassuolo бол Рома. Дебалаг 3 гол алдсан байлээ. 8 гол хийсэн байлээ. Gasperini ирчээд байгаа шүү дээ. Амар. За Fiorentina бол одоо харин жоохон гайгүй болж эхэлж байна уу да. За тэр доотлихын таад хар. Лацио. Ингээд Игор Tudor-ийн өртгөөр Лацио 3 оноо авлаа. Игор Tudor ажиллаа өгсөн юм дараа. Яг найдварыг яаж байгаа энэ? Хуучин дасгалжуулагч чаад болж байгаа мó. Манайх нодлон ч гэсэн hodсон шүү дээ. Тома Башич 28 та залуу царын ганц гол хийж. Тэгээ манайх гэхдээ хамгийн гол нь яг нэг тоглогч энэ гоолдоод ингээд мэрэгэн бууч зууч болоод ингээд явахгүй ян зүрийн хүн гоолдол тогтургүй байгаа. Айгуу тогтургүй. Инженер Serie A бол гоё явж байна. Амар ойрхон байгаа тий. Наполи Рома 2 18-тай, 18 оноотой, Милан 17-тай, Интер 15-тай гэж. Булаа Диа ер нь биш болчих. Тэр чи хаана байгаа юм бэ одоо? Гэхдээ харин Лацио Лациогийн
Булая Диа Сенегалийн шгшэгийн Бүр нөгөө Салернитанагаас авсан тий. тий довтлогч. Тэгээ Булая Диа сайн довтлогчтой өгөн гэсэн. Одоо ер нь муудчихжээ. Ла Лигт бол нэг 10 гол хийчихдэг л байсан. Тэгээ Кастеланос бол одоо үнэхээр хурд хүчний гайхамшиг тий. Валентин Одоо Реалын эсрэг покер хийж авсан шүү дээ. Оо тэр гоё юм байна. Бэртээд их хэцүү. Исааксон гэл бэртээд их. Тоглолт. Сиаталын сериалыг ийм боллоо. 7 хоногийн дундуур 9-р төргийн тоглолтууд байгаа юм байна шүү. Дундаас онцлох нь Аталанта, Милан байна. Одоо баг өнөөш нь эхэлчих юм уу? Тийм байна. Өнөөш нь эхэлж байна. За, ийм тоглолтууд байлаа. Германы Бундслиг за ямар нэгэн тоглолтын тойм харахгүй онцлох тийм сонин үрдэн бол гарсангүй. Нэг зүйл бол мэдээж Баерны энэ үлрэлийн хожлын цуврал дахиад нэмэгдсэнийг дурдахад 13 боллоо. Сүүлд хэдүүлээ Франкфурт багт нь харсан. Тэгээд тэрнээс хойш Дортмундыг хожоод, Брюгег хожоод, Мөнхенгладбах. Доош чинь юутай байгаа? Ливеркузентэй. Ливеркузентэй. За Ливеркузен дээр нэг тэгэлдэх юм да. Үгүй одоогийн цаашаас цүм явахаар илээ. Энэ жилийн Ливеркузен тэгэлэх үү? Хэцүү. Угаа Ливеркузен Бундслиг сайн байгаа. Ливеркузен Бундслиг сүүлийн 5 тоглолтод хожигдоогүй. Сайн 4 хожоод нэг төвсөн. Хюлмэн дээр Бундслигт хожигдоогүй байгаа. Дортмунд ч одоо Ливеркузнээс сайн бүр гол алдахгүй явж байгаа л тэгэл барсан юм шиг. За, Харин тийм нэг За, энэ 13 тэгэлдэж магадгүй л яг Ливеркузен гэж яахгүй да. Тэрнээс цаашаа бол гал тэрийг ирчээрээ явахаар илээ. 13 тоглолтыг харуулдаг минь учиртай. 13 тоглолт дараалан хожлоо. Баерн 13 тоглолт дараалан хожсон Бундслигийн анхны одоо клуб болсон. Бүх тэмцээнийг оролцуулаад шүү дээ. Европын топ 5 лигийн хүрээнд 1992-оос 1993 оны улиралд Милан 13 хожлоор улирлыг эхлүүлж байжээ. Одоо Европын топ 5 тэрийг эвдэх нь бүх тэмцээнд үү? Тэр ч одоо Сакигийн Милан уу? Ариго Саки явчихад Фабио Капелло ирсэн байсан үе. Тий. Ариго Саки Италийн шигт очсон яг тэр үед. бүх Фабио тэмцээн шүү. Капеллоос. Тэр үед Милан 13 тоглолт дараалж хожиж улирлыг эхлүүлжсэн. Рекордоо тэнцсэн. Баерн одоо Ливеркузеныг хожих юм бол 89-с 90 онгосон уу? 92-оос 93. Аа. Баерныг хожиход тэр рекордыг эвдэх нэ. Бас нэг том рекорд эвдэгдэх чиглэлийг эрчлэх боломжтой байна. Гули Трайкард энэ юу юм бэ? Оо яг. Мамбаст. Нөгөө нэг Амар үйл. агуу одоо нөгөө нэгт Милан шүү дээ. Тий. Ален Заренад Марсел Дисай. Бямбас нэм гарагч шилжигшүн 1:30-аас Ливеркузенийг талбайд өглөж байгаа. Энэ цуврал одоо хизээ зогсох ч юм бас их Мальдини. сонирхолтой байна тий. Барези, Коста Курта. Тий. За, Карло Анчлоти явж бараг. Баг байсан байгаа ах шүү. Баерныг ярьдаг, Баерны хожлыг ярьдаг учиртай, Баерны хожлыг ярьсан ийм учиртай. Баерныг яг энд оруулдаг нь учиртай яг талд. Тий, яг таалаад л та. Энэ хоёрын захиалгаар Бундслигээр одоо хийх юм байна вэ гэдээ асуусан. Тий Тэгээд би яг нэг Германаас хүн алгуу гэдэг. Тэгээд нэг тий Германы шигшээгээс тий Герман хүн. Янг талант гэдэг тойроо замаар хэлээдсэн да. Тэгээд одоо ингээ ээлж нь ирлээ. Өнөөдөр бол Ленард Карл гэдэг одоо энэ Сод Авиастай хүүг одоо онцолж байна. За энэ хүү бол одоо Баерн Мюнхний одоо академиас одоо тодорч тий гарч ирж байгаа. Яг өөрсдийнхээ академийнхэнд бэлдсэн гэж байгаа шүү. Гэж байгаа. Одоо хинээс хойших. Кимихээс хойших. Шууд гараад нэвт орж ирж байгаа. Одоо дараагийн хүн бол Павлович бас орох уу? Нэр Павловичийг би саяхан байгаадсэн тий Павлович. Тэгээ яг Мусиала эдрийг бол нэг Англиас авчирсан шүү дээ. Челсиг судалдаж авсан тийм ээ. Тэгээд Ленард Карл гэдэг энэ хүү бол Баварын мужид төрсөн. Тэгээ Баварын мужийн Виктори гэдэг нэг хүүхдийн одоо клубт бол 8 наснаас хойш хичээлж гисэн. Тэгээ дундуур Айнтрахт Франкфурт руу очсон. Франкфуртын академид бэж байхад нь одоо Реал Мадрид болон бусад багуудаа сонирхож ирсэн. Тэгээд буцаа Баерн Мюнхний буцаад нөө Викториа дээр ирсэн. Викториа дээр ирээд байжсэн чинь Баерн Мюнхний скаутууд анзаараа за энэ хүүг л одоо Баварын мужийн одоо хүн учраас одоо манайхад авандаа гээд академи руугаа оруулж ирсэн. За ингээд 13 настайгаас хойш байна уу да. 12 тоогоос хойш байна уу? Одоо Баерн Мюнхний академид одоо илсээд ердөө 4 жилийн дараа 1-р багт дуудагцсан. За тэгээд Ленард Карл бол зүүн хөлтэй. За биеийн одоо хэлбэр нь бол Франк Риберит их төстэй. За тоглолтын хэм маяг нь бол Месут Özilтэй төстэй гэж байгаа юм тийм. Тэгээд зарим одоо Германы хэмжлүүд бол Герман Месси гэж хэлж байна. Яагаад гэвэл биеийн өндөр тоглолтын хэм маяг нь бол төстэй гэж байгаа. Тэгээ мөн одоо
баруун үлтээ Хой. Рибери гэж хэлж байна. тий. Одоо биш зүүн үлтээ Рибери гэж хэлж байна. Кеннерт Ленард Карлиг. За ингээд Германы одоо нас насны шгшээ огт одоо тоглож байгаа 21 насны шгшээдээ бол бас дуудагдсан. За удахгүй үндсэн одоо шгшээ багта дуудлага хүлээж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө Баер Мюнхендээ нэг дор хаяж нэг 10 тоглож хэрэгтэй байна. Магадгүй их хавраас бол дуудагдах байх. Одоо 11 сард арай дуудагдах болов гэж бодож байна. За тэгээд Баер Мюнхний түүхэнд Авралын лигийн хүрээнд гол хийсэн хамгийн залуу тоглогч болсон. Сая Бундслигт анхныхаа гоолыг сая хийлээ. Мюнхенгладбахын хаалганд. За тэгээ энэ ирчээрээ бол ингээд Баер Мюнхний довтлооны одоо 3 байралд бол өсөлт ихнэ гэж байгаа. Тэгээ зүүн үл нь болоод ичэттэй гэж байгаа. Тэгээд нөгөө нэг авиас бол төрдөг гэдгийг Ленард Карл бол харуулж байгаамаа гэж байгаа юм тий. Үнэхээр одоо төрмөл авиастай ийм одоо Баварын мужийн одоо төрсөн одоо хүүхэд байна гэж байгаа. 17-наас 242 хоногт Авралын лигт гол хийсэн. Жамал Мусиалагийн рекордыг хамгийн залуу гэсэн рекордыг эвдсэн тий. Тэгээ Германы шгшээд ийм зүүн үлдэд тоглогч юу байдаггүй. Үе үедээ байгаагүй. Тэгээд энэ бол Германы хөлбөмбөг бас шинэ одоо тийм одоо хэв маяг тий шинэ одоо тийм одоо тоглолтын арга барил авчрах ийм ирээдүйдээ хүүхэд байна гэж хэлсэн бай гэхээр Лотер Матеус хэлжээ. Герман болон Баер Мюнхний домог тий. Тэгээд Лотер Матеус бол хэлэхдээ болвол тий Vincent Kompany энэ хүүг бол ингээд илүү олон тоглоулаасай. Шгшээ багт нь хурдан гарахыг одоо хүсэж байна гэдэг утгатай ярьцлага өгсөн. Нөгөө талаас бол Vincent Kompany бол тэгсэн. За манайхаа жоохон тайвшраа. Арай болоогүй. Энэ Ленард Карл бол ичэдээ бидэнд харуулнаа. Гэхдээ та бүхэн жоохон хүлээцтэй байгаарай гэж одоо бол хэлсэн байлээ тий. Тэгээд Ленард Карл бол Баер Мюнхнийг магадгүй дараагийн 15 жилд нь одоо товтлогоонд нь ингэж чирж явах нүүр царай нь болох ийм потенциалтай тоглогч гэж одоо харж байгаа юм байна. Одоо Филипп Лам, Бастиан Швайнштайгер, Томас Мюллер, за Йошуа Кимих гэдэг ч юм уу те. За яг өөр багаас авсан ч гэсэн Арен Робин те, Фрэнк Рибери тэргээл ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээ яг энэ одоо Баер Мюнхний одоо түүх тоглогчдын хэмжээнд очих боломжтой одоо ийм хүү гэж одоо харж байгаа юм байна гэж байгаа. За нэг Германаас 11 тоглолтод оролцсон мэр гэдэг чи ер нь бол сэлгэнээс ч хамаагүй тоглоол байгаа юм шүү дээ. Цом мом дээр тоглоод байгаа. Тоглож байгаа тийм. За өнөөдөр маш их зүйл ярьлаа, хэдүүлээ сайхан цагаа хэтрүүлцээ. Одоо яах вэ? Энэ 7 хоног ямар нэгэн дундуур тэмцээн тоглолтууд гайгүй бах. За Германд Англид яг нэг лигийн цомон тоглолтууд бол байгаа. Амралтын өдөр Английн Премьер Лиг, Германы Бундслигийн тоглолтуудыг хүлээн авч үзэх боломжтой. Бас чухал тоглолтууд бол мэдээж хүлээж байна. За өнөөдрийн дугаартаа хамт байсан оролцсон таагууртаа маш их баярлалаа. Маш өргөн сэдвээр сайн ярилцж чадсан баг гэж найдаж байна. Өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алдан ивент тэтгэгч өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг дуулгахад таатай байна ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар ирээд бол заа зэгч та баяр та.